За 2026 оны шинэ оны мэд төргий Номын сангийн зочин подкастын маань энэ удаагийн дугаараар бид бүхэн бол анх удаас эмэгтэй зочин урьж оролцуулж байна. Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал, соёл судлалын ухааны доктор, соёлын уг саатны эзүүч, за миний бас ихэн багш, Эрдэнэ цэцэг багш маань өргөд оролцож байна. Шинэ оны мэд төргий багшаа. Шинэ оны мэд төргий. За энэ дугаарын ном маань Баяд Хормын зан үйлийн бэлэгдэл гэдэг энэ 11 жилийн өмнө гарсан боловч одоо хүртэл шинэ мэд юм сонирхолтой сэдв. Энэ ном маань орж ийн. Тэгээ учир юу вэ гэхээр ер нь хүмүүс нөгөө он эхлэхэд жил эхлэхэд за нэг зорилго тавьдаг штэ тий. Энэ жил нэг байртаа олондоо, энэ жил нэг бэр гуйндаа, шинэ гэрээ босгондоо гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ жил бас магадгүй хорим найрын зан үйл хийх, бэр гуйх маш олон айлууд байгаа. Ер нь бид нар одоо суурин соёл иргэншилтэй босноос эхлээд энэ хормын зан үйл дээр миний харж байгаагаар их тийм үүсмэл гэдэг юм уу, холимог юм хэм маяг их харагдаад байдаг. Тийм учраас баяд хорим буюу ер нь баяд гэхээр заавал баяд угсаатан гэлтэхгүй бараг 60-70% нь Монгол угсаатны л одоо энэ хормын зан үйлийг харуулсан юм том судалгааны бүтээл гэж хараад байна. Тийм учраас энэ талаар ярилцъя гэж бодлоо агшаа. За баярлалаа. За тэгээд энэ номыг ер нь яагаад энэ чиглэл рүү орох вэ? Яагаад энэ хормын зан үйл угсаатны зүүчүүд яагаад юм сонирхолтой сэдв бол? За энэ бол айгүй сонир түүхэлтэй. Юу гэвэл би ч одоо Увс аймгийн хөгжим драмын театр дуучин байсан хүн шүү дээ. Тэгээд 90 онд соёл урлагийн дээд сургууль гэж анх байгуулагдсан шүү дээ. Тэгэхэд миний одоо яг дуулаачийн багш Монгол улсын гавьяач жүжигчин Жавцмаа гэж хүн байсан. Увс аймгийн хөгжим драмын театрт. Тэгэхэд одоо намайг дуулаач юм гэдэг болсон байхгүй юу. Тэгээ ирээд одоо мэрэгчлүүдийг хараа явжсэн чи ерөөсөө би чи өөрөө нөгөө соёлын төвд ажиллаж исэн, клуб гэж байх үед ажиллаж исэн хүн учраас яг тэр нэг соёлын салбар руу татагтаад идэг. Тэгээд ерөөсөө юуны соёлын ажлын арга зүй зохион байгуулагч гэдэг анги байсан тэр үед. Одоо нэгэсэндээ менежмент, маркетинг гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэнд би одоо тим анги бахаар нь тэрэнд ороод тэрэнд ер нь шалгуулад үзье нөгөө дуулаж аячаад тэгээд одоо тэр ангид шалгалт өгч 250 одоо хүүхэд уралдахад 25 хүн хүүхэд авч анхны одоо соёл урлагийн дээд сургуулийн одоо соёлын ажлын арга зүй зохион байгуулагчийн ангид элсэж орж исэн түүхтэй юм аа. За энэ ангид ороод ингээ явж захт бол мигмарт орж гэж багш байсан бид нарт. За тэр багшууд бол бид нарыг яг соёлын ажлын арга зүй гэдэг хичээл заадаг байсан. Тэрнийхээ хүрээнд дотор одоо соёлын ажлын арга зүйч гэдэг хүн болвол судлаач байх шаардлагатай гэж. Тийм учраас бид нарыг энэ шинжлэх ухааны академи руу энэ төр гэл одоо тийм эрдэмтдтэй очиж уулз гээд ингээд судалгаа хийлгдэг байсан байхгүй юу. Тэгээд надад нэг удаа чи одоо баяд хүү юм чинь чи баяд хормын зан үйлээр одоо судалгаа хийгээд ир гэж даалгавар өгсөн байхгүй юу. Тэгээд би одоо өөрийнхөө одоо ах эгч нар одоо тэр үед настай байсан одоо манай бэргдүүд биш үү одоо 80 гэдтэй байсан тэр үед тийм хүмүүсүүдээс бас судалгаа аваад энэ төр бас тэр одоо ихтгэлийг бол тавьж исэн. Тэгэхээр яагаад яг энэ сэдврүү татгадаж орсон бэ гэхээр бүр одоо оюутан ах уу? Тэрнээс өмнө. Тийм ээ. Тэрнээс одоо оюутан ах цагт одоо нэгэсэндээ сэтэрсэн гэсэн үг. Бүр 6 дугаар ангид байхдаа аавыгаа дагаж нэг айлын найранд очдог байхгүй юу. Тэгээд буцаад явж исэн чинь юу яасан тэр машины жолооч манай аав хоёр хоорондоо ярьж байхгүй юу. Дээр үед одоо ингээл одоогийн Увс аймгийн зүүн говьсон манай сумын одоо аавын маань удмын авга нь одоо зүүн говь сумын ноёны охин одоо бэргүйч хорим хийж гинэ. Тэгээд тэрхэд одоо тэр одоо зүүн говь сум одоогийн малчин сум хоёрын хооронд шагаа чимэг хөөх наадан болж исэн. Тэрэнд одоо манай аавын одоо манай хөгшин аавын гэсэн үг штэ. Одоо 3 морь уралдаа төрүүлж исэн. Тэгтэл одоо зүүн говийнхан тэр нэг тийм ата маргаан гэж юм болдог байж л те. Тэгээд тэрэн дээр одоо зүүн говийнхан бэрийн тал биш штэ. Тэд нар ялагдаад гэсэн үг. Тэгээд туруугаан таслуулмар гэж исэн гэж манай аав ярьж байхгүй юу. Гихмэд тэр яг тэр хүн хооронд нэг 30-40 км газар явхад миний аав тэр жолооч Бадрах гэж хүн байсан. Их түүх мэддэг. Тэгээ тэр хоёрын хоорондын яриа намайг хөөх хянуу шиг ямар гоё юм бэ гэдэг сэтгэл төрүүлсэн байхгүй. Тэгээд явсаар байгаа. Тэгээд хүүхэд юм чи яах юм? Тэгээд бүр яг оюутан болоод ороод ирсэн чинь надаа мигмар дурж багш яг ийм сэдвэр гэж хэлсэн нь тэр багын минь одоо
ой дурсамжийг бас сэргийсэн байхгүй юу. Тэгэхээр сайн багш гэдэг бол хүний одоо багийн ой дурсамжийг хүний оюун татгалагдаж ирсэн те одоо юу гэдэг нь хүний ухамсаргүй татгалагдчихсэн баг бүх юмыг сэргийж өгдөг тийм ач буянтай байхгүй юу. Тийм байна. Ерөнхийд нь бүтцийн хувьд хараад үзэхээр хурмын өмнөх замвал, хурмын үеийн замвал, хурмын дараах замвал гэдэг. Тэгэхээр энэ одоо 90 оноос хойш гэлтгүй ерөн бид нар ингээл харахад бэр гуйхаа авч үлдсэн байгаамаа. Бэр гуйх зан үйлээ бол авчихсан. Гэтэ тэрийг аваас зөв хийгээд байна уу, буруу хийгээд байна уу. Тэгэхээр хоёлаа хурим руу гарахаас өмнө ер нь яагаад бэр гуйх хэрэгтэй байдгийг. Бэр гуйх гэдэг цаад утга агуулга ёс нь яг юу юм бэ? Үнэт зүйл нь яг юу юм бэ? Ер нь бол бэр гуйх гэдэг одоо энэ одоо ёс биш үү? Энэ ёс бол хурмын өмнөх зан үйлд орж ирж байгаа юм. Тэгэхээр ер нь бол одоо эн чинь бол нэг том бүтэц биш үү? Тэгэхээр одоо өмнөх зан үйл, үеийн зан үйл, тийм ээ, дараах зан үйл гэсэн гурван энэ хэсэг чинь бол нийлжиж тэр одоо хурим гэдэг тэр зан үйлийг бүтээж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол нэг том бүтэц. Ямар нэгэн одоо энэ бүтцийн нэг хэсэг нь байхгүй болчихвол нэг өсөндөө энэ соёл мөхөх тал руугаа хандж байна ч гэдэг юм уу, тийм ээ? Одоо байхгүй бол ханддаг бий болж ин ч гэдэг юм уу. Энэ одоо сүрэг тат илэрхийлж идэг. Тийм учраас одоо ер нь бол энэ зан үеийг бол авч үлдэх нь Монгол угсаатан Монгол хүн оршин байгаагийн нэг тод илэрхийлэл болдог гэж ингэж үзэж бодно. Тэгэхээр тэр бэр гуйх гэдэг чинь асар том ухаан байхгүй юу? Цаашдаа тэр айл гэр орон одоо ямар нэгэн асуудалгүй оршин тогтоод тийм ээ өрхөөхтэй, аз жаргалтай, сайн сайхан амьдрах уугүй юу гэдгийг баг суур үндэслэл нь болж өгдөг. Одоо ер нь монголчуудын хурмын зангуудыг аваад үзэхэд бол ер нь баг 60-аас 70% нь адилхан байдаг. За нэршлийн хувьд жоохон өөр байдаг. Тийм учраас бүр агуулга нь өөр юм биш. Нэршлийн хувьд жоохон өөр. Яг хөө зүгээр нэг 20-30-40% нь бол ерөнхийдөө соёл гэдэг чинь байгаль газар зүйн орчны нөлөө асар их байдаг. Нийгэм түүхийн нөлөө бол асар их байдаг байхгүй юу? Яг тэрнтэй адилхан энэ хурмын зан үйлдэж гэсэн тэр одоо нөхцөл байдал асар хүчтэй бас нөлөөлж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо тэр бэр гуйх гэдэг чинь нутагт бас нэг жоохон өөр байна. За тий. Тэгэхээр бэр гуйхын учир нь нэгдүгээрт удам судрыг нөөцдөг. Тэгэхээр удам мут хоймор босоо. Тий. Удам мутын хоймор битгээс үед бишээ удам мутын хүүхэн битгий ав. Үүд мутын хоймор битгээс үг. Тий, муу бэр авсан насны барцад муу идэж идсэн жилийн барцад гэж хэлдэг учир юу юм бэ? Тэгэхээр эн чинь хамгийн гол нь тэр одоо муу удам судартай бэр авчаар одоо эцээцтэй төрсөн өр хүүхэд нь тэр гисэн ч бас тодорхой хэмжээнд тэр генийг авч төрдөг. Тийм болохоор орчин үеийн шинжлэх ухаан хүртэл 9 үеийн дараа тэр муу үе тодордог, гарч ирдэг гэж үздэг шүү дээ. Тэгэхээр ийм одоо холбогдолтой учраас тийм ээ одоо тэр дээр үеийн хүмүүсүүд шинжлэх ухаанаар баталж нутлаагүй ч гэсэн тэр уламжлалаараа тэр бэрийг одоо шинждэг байсан байна л да. Тэгээ тийм учраас тэр одоо бэр гуйх гэдэг чинь бүтэн 3 жилийн ажил болж исэн байна. Нөгөө хурмын бүтэц дотроо бэр гуйх заавал чинь дотроо бас эхлэл оршилт өсгөл гэдэг шиг юм болоод байгаа байхгүй. 3 жилийн ажил байхгүй юу? 3 жил бэр гуйх юм гэдэг чи одоо тэрээ судалж гин гэсэн үг, шинжиж гин гэсэн үг. Гэхдээ энэ ерөөсөө энэ хурмын зан үйл чинь яваад дуустлаа бүтэн шинжээ явж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хамгийн сүүлийн баг мөчид ирсэн байхад хүртэл тэр бэрийг буцаажуулна. Охиноо өгөхгүй байж болно гэж байгаа шүү. Бүр тийм. Тэгээд одоо нэгэнт одоо яг нэг гэрт ороод эхнэр нөхөр хоёр болчихсон бол 3 жил л үздэг. Тэгээ 3 жилийн мөчлөгийг яваад байгааз. Тийм ийм сонирхолтой. Тэгэхээр одоо тэр нэгдүгээрт одоо тэр удам судрын үзнэ. Дараа нь одоо тэр жил насан таарч гин үгүй юу гэдгийг үзнэ. Хаашаа тий хаашаа иргүүгүй юу гэдгийг үзнэ. За тэгээд дараа нь одоо тэр чин бол харшаа иргийг үзэх бие махбодын тохироо үзэх гэдэг юм байна. 5 махбодын тохироо гэж. Тэгээд тэр нь ямар учиртай байсан бэ гэхээр одоо сүүлийн үеийн шинжлэх ухаанаар ч одоо жишээлбэл хачин сайхан хоорондоо сайн мөртлөнгөөсөө өрхөөхөд заяадаггүй одоо заяасан ч гэсэн ерөөсөө тэгэл гарахтаа эндчдэг. Ийм юм байгаад штэ. Ирээдүйс цусны ирээдүйс бактер таадгүйч гэдэг үл энэ шинжлэх ухааны хэл хэллэг байд юм билээ. Тийм ч одоо тохиолдол одоо миний ойр дотны хүмүүст хүртэл бас тохиолдож л байсан. Энэ юу хэлээд ийм үгээр тэр 5 махбодын тохироо гэдэг юм.
Энийг хүртэл шинжижсэн биш үү? Үр хүүхдээ ер нь бол эрийн болцох ус гэдэг чинь эцэст үр хүүхдээ болж удам судраа үлдээхийн л хүсэл шүү дээ хүний. Тэгэхээр тэр нь одоо байхгүй болохоор чинь хэцүү үстэй. За тийм учраас энийг үздэг байсан байна. За тэгээд ажил үйл ааш зам гэл ингээл үздэг байж тээ. За тэгээд тэр ааш зам эднэр үздэг нь болохоор одоо нөгөө зуучгүн хормын зууч гэж хэлдэг. За тэрийг бас нутагт арай өөр нэртэй байна. За хормын зуучийг явуулахад одоо очиод тэр одоо аав ээж нь ямар хуу юм харилцаа нь ямар юм тэр охин одоо ямар хуу дайс зантай царай зүстэй тийм ээ одоо гээд бүх талаас нь тэр зүүж бол шинждэг байх нь байна. Одоо үед хэнийг явуулж болох вэ? Одоо бол ер нь бол авах талын хүн явдаг байсан юм билээ. Нөхрийн талын авах тал. Одоо авах эсвэл ач. Одоо орчин үед бол уулзах нь шүү дээ нөгөө талынхантай уулзаад одоо уулзаад байр байдлыг харна гэсэн үг байхгүй юу. Гэтэл орчин үед ягаад байхгүй болчиход байгаа юм бэ? Энэ хамгийн гол юм нь байхгүй болчиход байна шүү дээ. Одоо тэгтэл одоо салалт ямар байна? Тийм шүү дээ. Орчин үед бол маш одоо энэ бол чухал аимшигтэй эмийг нь л болж шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр одоо дээр үед бол салалт маш бага байсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зан үе чинь өөрөө бүтэн 3 жил ингээд нэг 2 угийн хооронд л ингээд яваад ахаар чинь тэр эмэгтэйд ч гэсэн тэр эрэгтэйд ч гэсэн тэр маш их хариуцдаг өөрт нь ирж байгаа гэдгийг ойлгоод идэг байна л да. Тэгэхээр садах салалт нь маш бага болдог байхаа гэж би судлаачийн хувьд таамаглаж байгаа. Мэдээж тэр жил нас хамаг юм ингээд таарчаар эвийн цавуугаар наасан бит гэж байгаа шүү дээ. Тэг нөгөө салж хацахгүй тийм ээ манай нутагт бол ингэдгийг шарт цавуугаар нааж шалзан хадаасаа хадаж салж хагцахгүй ураг илхэн бол явж байгаа шүү дээ. За баргийн учир нь юм зөв салахгүй л гэсэн үг юм. Салахгүй. Одоогор бол наалтан падал. Наалтан өстө тиймдээ. Тийм байгаа. Тэгэхээр энэ хөрмийн өмнөх ёс гэдэг бол хамгийн чухал нь юм. За тэгээ 3 жил шинжээд бэрээ гуйлаа. Ер нь одоо орчин үед бол нэг бэр гуйна гэхээр бараг худалч хүнд архиар шахахыг нэрг бараг тэр архийг хэр даахын нэр гэж нэг юм буруу. Ер нь манайха чи нэг юмыг мухар сүсгийн хэмжээнд аваачаад цаад өнөцөл агуулгыг ойлгохгүй болохоор ингээл нэг агуулга бэлэгдэл яах гэж хийгээд байгаа юм бэ гэдгийг илүү харахгүй байх шиг байна тий. Тэгэхээр бэр гуйхад очиж байгаа хүмүүсийн талын тэр одоо хамгийн эрхэмлэх зүйл охиноо өгж явуулах гэж байгаа айлын бас хамгийн эрхэмлэх зүйл нь юу байвал юунд анхаарвал илүү зүгээр байдгийг. Гэхдээ одоо жоохон одоо эрт үедээ гэж хэлэх үедээ тийм ээ болвол энэ яг хөрмийн өмнөх ёсон дотор бол тэр бэрийг шинжичгээд тэгээд дараа нь бол одоо тэр хоёр тал тэр зүүчин хүн чинь одоо цус садгийн найр гэж хийжсэн байгаа шүү дээ. Тэр цус садгийн найр гэдэг нь цус садаг гэдэг нь одоо тэр наалтцсан. Тий. Цус гэдэг чинь биш үү? Малын энэ одоо асийг буцалгаад тэгээд одоо тэрий чинь цавуу гэдэг технологи нь өөр биш үү? Тэгээд тэр чинь ерөөсөө огт салдгүй тийм маш их тийм чанартай цавуу гардаг байсан юм байна. Тэгэнгүүт тэр цавуугаар наасын юм шиг насан туршдаа салахгүй гэсэн бэлэгдэл байгаа хгүй юу. Тэгээд тэр одоо юун дээр цагаан юм идэг биш дарсыг одоо илэг болгоод гаргаад тэгээ илгэн дээрээ ийм дөрүүлжин ийм цавуу наагаад тэгээд авэчж өгдөг. Тэр нь цус садгийн найр гэж нэрлэдэг. Тэрнээс биш одоо даавун ийм хадаг биш. Одоо ч баг 5 өнгийн хад хөрж байгаа. Одоо тэгтэл илгэн дээр наадаг байсан юм билээ шүү дээ. Тэгтэл илэг гэдгийн учир юу гэхээр цаатад нь бас бэлэгдэл байж байгаа. Гэх мэт. Тэгээд одоо юу гэдгийг тэр цавуу нь бол цаанаа ямар тэмдэг дохойг илэрхийлээд байгаа юм бэ гэхээр салж хацахгүй байх юм. Тэр илэг нь ямар учиртай? Илэг тиймд амархан тасардаг билүү? Татаж тасрахгүй гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээ салж хацахгүй юм бэлэгдэл болж ирж байгаа юм шүү тий. Гэх мэтчтэн байгаа юм. Тэгэхээр одоо юу гэж нэг төр одоо орчин үед болохоор энэ байхгүй болсон шүү дээ. Тийм шүү дээ. Хурдаг. Одоо энэ хөрмийн өмнөхөөс бол ганцхан юмар илэрдэг болсон. Ерөөсөө л одоо нэг хадаг тавих ёс гэж нэрлэлцэн бүр болоогүй. Одоо нөгөө хилэг мэлгэн бүр баяртай болсон. Одоо зүгээр л хадаг тавих ёс гээл очдог. Тэгтэг тэнд авганы биш хөөгийн аав ээж хоёр. Эсвэл их чинь бүр айгүй сонин хүмүүс очдог болсон байж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ядаж эн чинь бол энийгээ судлаад мэдчих юм бол үгүй яагаад тэр чинь авах тал баг шүү дээ. Яагаад авах нь очиж болохгүй гэж. За бүр болио гэхт нагц нь яагаад очиж болохгүй гэж. Ийм л одоо хийч гэж болмоор энэ ёсыг
баримталмаар байна. Тэгээд одоо тэр агуун очихын учир ясан тал, цусан тал гэж хоёр тал байгаа тийм шүү дээ. Тэгээд ясан талаасаа хүний одоо үүсэл бий болдог тийм ээ. Зөв. Тий. За тэгээд нөгөө очиход өмсөж зүүх төр хувцсны өнгнөөс эхлээ тий. Ямар зүсмийн морьтой. Тэгээ одоо бол нөгөө унаат хэрэгтэй очих. Тийм тоон дээр жишээлбэл. Ер нь бол тэр охиныг авах гээд очиход одоо саяхан бол гуйх байна штэ. Одоо гуйхад бол тэр авган явдаг байсан гэдэг үу ярьсан тийм ээ. Тэр бол асар их үүрэгтэй. Аавын талаас нь очдог тийм. Аавын талаас нь. Нөхрийн аавын талаас. Одоо ингэж бүр тодорхой хэлчихгүй болоод. Тэгэхгүй болохоор одоо их чин тавиад очиж штэ одоо энд чинь. За тэгээд одоо охины талд одоо тэр хөрмийн зууч яваад очихоор тэдний тал бас хүлээж авах ёстой. Тэгтээ учир утгагүй арх, учир утгагүй нэг их цагаан сар уулж байгаа юм шиг идэ цагаа будаа бол бэлддэггүй л байсан байна лээ. Тэгээ ер нь ингийн. Тэгтээ мэдээж гэр хүний өмнө тав ширээгээ тавина. Тий, тэгээ цаагаа тавьдгүү гэж байсан. Тий, битүү хоол тавьдгүү. Тэр чинь битүү хоол чинь тавигддаг ёстой цагаан сараар мараар яг жинхэнэ хөрмийн үеэр гээд байж байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор тэрийг тавьдгүү. Тий. Одоо ч баг ууц идэ тавих нь холгуулж сууж байгаа юм. Манайхны чинь одоо тэр одоо нөгөө яг одоо энэ юмаа судалж үзээгүйгээс болоод өөрсөндөө айгүй их тийм дарамт учруулаад байхгүй юу? Тэгхгүйгээр тэр одоо зүгээр энгийн тэгтээ хүндэтгэлтэй хандхал ёстой. Тэгээд тэр хүмүүсүүдийг чинь хүлээж авахд учир зүггүй яг хүрээд ирэхэд нь хаадлага тогшингууд оруулцдаг юм биш. Тэнд чинь бас нэг цаг нар гэж юм бидгийм. Тэгээд тэр цагт нь яг ирэх ёстой. Тэгэхээр тэр чинь одоо Монголын нууц товчоонд хүртэл хэлсэн байгаа шүү дээ. Одоо олон гуйлгаж өгвөл дээжлэгдэх, цөөн гуйлгаж өгвөл дурамжлагдах гэж. Тэгэхээр охин өрийг бол өгтөө дандаа тэрстэ гуйлгаж түлгэж одоо гадаа ирээд нэг 30 минут зогсгол хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэгж одоо нэг хүндэтэлж байгаагийн илэрхийлэл. Тэр чинь хашраагаад байгаа ч юм биш. Тэгэхээр энэ 30 минут зогсчод ороход тэр нь юу байх вэ? Тийм шүү дээ. Тэгээд 3 удаа буцааж байгаа биш. Тий 3 удаа буцааж байгаа биш. Тэгээд нэг цагийн яагаад тааруулаад яг тэр цагтаа оруулж ирээд тэгээд дайлаад хүндлээд ингээл гаргах хэрэгтэй болохоос биш. Ухаан жолоонгүй шахаал арх өгөөл энэ бол урчин үеийн юм болоод байгаа юм. Одоо тэр нөгөө очиж байгаа айлдаа бэр гууж байгаа айлдаа бэлгэсэлт өгдөг нь зөв үү? Тэгвэл яг гар цайлган гэж байгаа шүү дээ. Гар цайлгах хэрэгтэй. Буцаагаад бас охиноо өгтөө юм өгөх хэрэгтэй юу? Охиноо өгтөө бол охины тал өгж яах. Хүний өгж яхад юу гэж тэгээ буцаагаад бэлгэж байгаа. Тий. Өгдөггүй. Тий. Нөгөө хүүгийн тал чинь бол гар цайлгаж ийн гэж дээрээс нь аваад очисон бүх хүмүүсүүдэд өгдөг. Хүүхдэд хүртэл. Тий гарын цайлгах. Одоо ер нь бэр гуйхад нөгөө түрүү жил миний сонсч байснаар бол энэ могоо жилд бол нэг хүйтэн жил гээд хурим найр бэр гуйх юм төтийлэн хийдэггүй байсан гэл энэ гал моржил гарч байгаа. Гал моржилд ер нь хэр байгаа юм бол энэ жил өнгөн улирлын юуг харах ба одоо байх уу? Ер нь жил настай л холбоотой. Түүнээс биш одоо жил болгоно одоо могоо жил ирлээ болохгүй гэж яриа болохгүй шүү дээ. Тий, ер нь бол жил настай нь холбоотой. Тэр хоёр хүний жил юу вэ? Харж жил байна уу? Жил байна уу? Ивэл жил байна уу? Энд төр гээд тэрийг хардаг. Тэг түүнээс биш учир зүггүй. Тэгтээ яг нь ер нь бол одоо юу гэх юм бурхны шашин Монголд орж ирснээр одоо жил насны асуудал айгүй их хэрэгцсэн билээ л дээ. Тэрнээс өмнө бол сарцангуй гайгүй байсан юм шиг байна. Ерөнхийдөө багаас нь хараа шинжчихдэг тий аав ээж нар тэднийд тийм хүүхэд төрсөн байна. Манайхтай ивэл юм гэл аман сүү гэл тий өндгөн сүү тавьж исэн. Өндгөн сүүхээр яах вэ? Бүр нялхт нь манцуутай байхад нь гарсан доор нь энэ хоёр хүүхдийг одоо ингээд өндгөн сүү тавилаа гэд. Тэгээ одоо том болсон хойно одоо хооронд нь гэртлүүлдэг юм яс байсан байна. Байсан билээ. Тэр ихгүй бат бүх явдаг байсан юм шиг. Тэгээд их ойр хошоо явдаг ч юм уу тийм ээ. Тэгээд багаас нь ингээд ижисүүлдэг баг. Тийм ёс байна. Тэгэхээр яг хөө тэр нүүдэлчний соёлтой ард түмний тухайд бол тэр боломж юм байсан баг. Одоо юу гэдгийг буур одоо өвлжөө цуслан гэдэг ч юм уу тэрэгээрээ дандаа хошоо явдаг. Айл холбоо явдаг. Тийм одоо хүмүүсийн тухайд бол бас илүү боломжтой. Гэтэл орчин үед болохоор бас их зовлон байна л да. Энэ суурин соёл иргэншлийн хүрээнд чинь одоо нүүдэлчний соёлын одоо тэр хөрмийн зан үүдийн хэв маяг бас тохирохгүй. Тийм ийм юм бас байна.
Одоо нөгөө хорим найрыг намар хийдэг гэдэгтэй адилхан бэрээ гооход улирал хамаарах уу? Зуны улирал нь сайн, хүдний улирал нь муу гэдэг ч юм тийм байдгүй. Гэхдээ яг нүүдэлчин соёлд бол өвөл яваад ахаас хэцүү л байсан баг. Тийм байна тий. Мэдээч хэрэг өвлжөндөө бухаар айл утлаараа холдсон шүү дээ. Тэгээ тийм учраас зуныг, дэлгэр цагийг, намрыг, дэлгэр цагийг сонгож ирсэн баг. Түүнээс биш одоо ч гэсэн одоо хөдөөний манай монголчин одоо нүүдлийн суурин гэсэн хоёр одоо соёл иргэншил зэрэгцэн горшиж шүү дээ. Тэгэхээр одоо хөдөөний соёлд бол эн чинь бас зарим хэмжээнд бол байж л байгаа. Одоо бас буцаад хөөрхөн одоо юу гэдгийг тийм малаа ашиглах тийм ээ. Ийм соёл руугаа бас орж штэ. Бас хормын зан үйлийг бас хөдөөд ганц нэг удаа бас одоо тэр гэрийн очиад явахдаа тэмээгээр очдаг. Тэ? Охиныг авахдаа мориор авдаг. Ганц хоёр юм жишээ бол бас байж лээ. Тий. За бэр гоох ингээд зан үйл маань дуусаад за хуримдаа бэлдээж эхэлнэ. Хурим үндсэн. Одоо бол манайхны орчин үед бол цагаан даашинцтай. За тэгээ ардаа баахан ижилхэн сүйд бүсгүйн ард гэрчг гэж байгаа охтууд. Өө тий. Залуучууд гээл. Ер нь бол харахад юм барууны хэв маягтай тий. Тэгээ бас харахаар Монгол хэв маяг байгаа ч юм шиг нэг юм холилдсон байд. Тэгээд одоо мэдээж орчин үед бид нар нөгөө соёлын авах гэхийн ухаанаар хандаал явах. Хормын заавал дээр ер нь хуримлагч хоёр тал юу гэл анхаарвал яг хормын заавал дээр хамгийн чухал нь амин сүнс нь эндээ шүү гэвэл тэр нь юу вэ? За яг энэ эхлэхийн өмнө тал дээр бол тэр миний хормын өмнөх одоо ёслол гэдэг чинь 3 жил явдаг байна гэж хэлээд байгаа. Учир бол тэнд чинь нөгөө яг одоо ингээд ав нь үг нь болоод тохирчлоо шүү дээ хоёр тал. Тэгэнгүүт одоо нөгөө хоёр тал бэлдэж эхэлдэг байхгүй юу? Хоримдаа бэлдэж эхэлнэ. Хоримдаа бэлдээд эхлэхээр одоо охины тал болвол нөгөө охин цайлах ёс гэдэг юм. Одоо халахад бол охин цайлах ёс гэж хэлдэг. Манай баядад бол сэвгэрмүүдийн найр гэж хэлдэг. Сэвгэр гэдэг нь охин гэсэн үг байхгүй юу? Айлын эхнэр болоогүй. Тий учраас сэвгэрмүүдийн найр гэж хэлдэг. Бурятад бол басхан зайх наадам гэж хэлдэг. Тэгэхээр хамгийн их тийм охтуудаа хүндэтгэлсэн одоо бүр нэлээд өргөн хүрээнд хийдэг нь бол баятын сэвгэрмүүдийн найр. Бурятын басхан зайх наадам байдаг. За тэгээд тэр ямар учир утгатай вэ гэхээр охины ах дүүсүүд одоо олон байна, цөөн байна, янз бүр штэ. Тэгэхээр олон бол баг сар явдаг гэсэн гэж байна штэ. Тий, цөөн бол нэг 7 хоног 14 хоног гэдэг явдаг. Ах дүүгийнхаа олон цөөнөөс бас хамаарч исэн байдаг юм билээ. Тэгэхээр одоо тэр одоо ямар учиртай найр үг гэхээр тэр ганц л эмэгтэй явах гэж байгаа шүү дээ. Тэр ганцаараа явдаггүй. Одоо нөхөрт гараагүй охтуудыг дагуулж явдаг. Тэгэхээр чин одоо охтууд чин тусдаа бүр тэр сэвгэрмүүдийн найраар дуулдаг дуу гэж тусдаа 12 дуу байсан байхгүй юу? Тийм байна. Ямар ч найранд дуулдаггүй. Тий. Тэгээд тэр 12 дүүг тэр охтууд дуулаад давхидаг гэж байгаа юм. Тэгээд тэрднийг дагаад нэг хоёр баадамч гэж хоёр нас тогтсон эрэгтэй хүн явдаг. Тэр хоёр эрэгтэй хүн ямар үүрэгтэй вэ гэхээр нэгдүгээр охтуудыг харж хамгаалж явах хэрэгтэй. Хоёрдугаарт тэр сэвгэрмүүдийн найрыг зохион байгуулах хэрэгтэй. Гуравдугаарт чиглүүлэх нь ах дүүнэр нь охин төгсөн бэлгийг гэрлүүний явуулдаг үүрэгтэй гэж байна. Тэгээд дөрөвдөх нь очисон айл болгондоо цагаан мод хайдаг. Тоглоом тоглодог. Одоо тэр хавийн одоо авгаа аваагүй залуучууд зугддаг. Нөгөө охины чинь нөхөрт гараагүй охтууд дагж байгаа штэ. За ингээд нөгөө хушуу алгасуулан бэр буулгах гэдэг ёс чинь эндээс гарч ирж байна. Тэрийг танилцуулдаг. Тийм зан үйл байна. Тэгээд тэрэн дээр бол одоо тэр хоёр баадамчгээ тэр хоёр нас тогтсон эрэгтэй хүмүүсүүд тэр цүү хаях гэж манай нутагт хэлэн тэр цагаан мод хайж наадчихт. Бүр одоо хиний залуу, хиний охиныг сонирхоод гэдгийг анзаарч хардаг. Тэгэнгүүт нь одоо нөгөө юу чин нөгөө баадамч нар чин хүүгийн аавд хэлэх хүргэдэг байна. Танаа хүү чин тэр одоо ошууныч гэдэг юм уу охиныг сонирхоод байна. Жил тусдаа харах нөө. Тэгэнгүүт аав ээж хоёр нь за гэд нөгөө удам судар тэгэл бүх юм. Нөгөө 3 жил рүү орох. Ингэж эхэлдэг. За тэгээд жил нас хамаг юм таарч ивэл цаашаа яваад идэг. Таарахгүй байл хүйдээ шууд хэлдэг. За энэ бол болохгүй. Манай удамд бол болохгүй гэж хэлдэг.
За ингээд одоо болохгүй учрыг аав ээж нь өөрснөө гаргах нь шүү дээ. За ингээд одоо 3 жилийн үйл ажиллагаа чи эхлээд тэгээд одоо хоёр талдаа одоо зөвшөлтсөд одоо зурсаадгийнхаа нарийг гिचгүүл тэгээд ерөөсөө шууд хуримынхаа ажилд ордог байх нь. Тэгээд тэр 3 жилийн хугацаанд бас бэлтгэл байх нь шүү дээ. Тийм байх нь. Тий. Тэгээд одоо охиныхоо дийл хувцсыг бэлтгэх, ор дэрий, ноёх. Гэх мэт тэгээд одоо сэвэрмүүдийн найр хийх одоо охины талд тийм их олон ажил гарч ирдэг. Хөөгийн талд нь мэдээч хэрэг одоо гэр орон барих гэдэг ажил тэр хооронд явагддаг байхгүй юу. Тэгээд хөөгийн талд шин гэрээ одоо барих найр хийж явахад охины талд сэвэрмүүдийн найр хийж идэг байхгүй юу. Ийм одоо тий тэр 3 жил чинь зүгээр ч тэгээд хоёр талдаа яваад идэг юм биш байх нь шүү дээ. Тэгээд тэр найрыгаа хийдэг байх нь байна. За тэгээд тэр найрыг хийж ирээл одоо юу гэдгийг маргааш өглөө тэр хооронд чинь хөөгийн тал чинь гэрээ шинэ гэрээ барьчаад охины талд нүүлгэж авчраа барьсан байж идэг байхгүй юу. Охиныхаа хажууд авчирч барих нь. Тэгээ болоогүй охины ааваас зөвшөөрөл авна. Тэр үе чи охтууд байхгүй байх нь шүү дээ. Одоо найраа хийгээ явж идэг. Тэгээд авчирч одоо гэрээ барихтаа Баатарт буур хайралтна гэж хэлдэг. Биш ээ баянд буур хайралтна, Баатарт суур хайралтна гэж. Тэгэхээр одоо хүүгийн минь хөргөн болгож аваач энд одоо гэрийг барих буур зааж өгөөч л гэсэн үг байхгүй юу. За тэгээд энд чинь одоо багна оруулж ирж тэр юунд буурийнх нь одоо буур заагаад өгөхөр нь тэн дээр нь баган тавьдаг. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхээр гэр чинь Монгол гэр чинь 2 багантай байдаг те. Тэгэхээр нэг баган нь эмэгтэй хүн шүү гэдгийг харуулдаг. Дээр нь эр хүн яг голомтынхоо дээхэн тал дээр үүрдэг одоо нум сумаа хатгадаг. Тэр нь энэ гэрийн эзэн эр хүн шүү гэдгийг Нэг гой сонсгоо гой сонсгдтийх юм тий. Гэх мэт тийм их тийм хүнд итгэл бас тэнд явдаг. Байр суурь заагддаг. Эмэгтэй хүн ямар үүрэгтэй вэ? Эрэгтэй хүн ямар үүрэгтэй гэдгийг зааж өгч штэ. За ингэ байж итэл нөгөө найранд явсан охтууд ч буцаад ирдэг. Найранд явсан охтууд буцаад ирэхлээр тэгээд гэр одоо баядтуул гэр давруулах ёс гэж гэдэг. Тэр нь юу гэхээр нөгөө шинэ гэрийн хажуугаар бүр дайрах шахаад өнгөрдөг гэж байгаа шүү. Тэр нь бас тоглоом наадган цаг үйлийг бас харуулж байна. Нэгэнт одоо ингээд одоо эхнэр нөхөр болох нь тодорхой болсон биз дээ. Тэгээ одоо гэр давруулах ёс гэж тийм юм хийдэг гэж байгаа юм. За тэгээ тэрийн одоо араас нь одоо аргамж өрсөн өмсөд одоо морийн цал одоо уургалах гэж одоо цаламтах гэж манай нутагт хэлэн дээ. Одоо яана гэдэг юм дээ. За тийм одоо зан үйлийг бас тэнд хийдэг. Баг жишээтэй. За ингээд маргааш нь нөгөө охины чинь аваа юу авч явах юм өглөө тэгэл бэлэг шүт одоо дандаа цагаан идэ одоо бясалгаг эднэрийг нөгөө дээж тавих. Одоо идэ будаага бэлтгээд тэгээ одоо тэр гэрт оруулж аавынх нь охины аавын гэрт оруулж тавьдаг. За тэгээд охин тэр үед байхгүй. Нөгөө өөр гэрт байна. За тэгж яхад одоо ингээд бид зорилгоо танилцуулна шүү дээ. Нөгөө зуучийн хүн чинь тэрэн дотор жилтэй хүн гэж байна. За тэгээд өөр хүн чинь босоод одоо нэг танаа охиныг ингэсэн тэгсэн гэдгээ хэлээд тэгээд одоо өртөө хүнд үг гэлдэг, үндэстэй модонд сүггэр өгдөг гэж хэлээл тэгээд одоо ийм гэдэг ярина шүү дээ. За тэгэхээр тийм өрөөл хэлээд тэгээдсний дараа охиныг дууддаг. Тэгэхээр охин чинь нөгөө сэвгэрмүүдийн найрд хамт явсан охтуудтайгаа орж идэг байхгүй юу. Тэгээ орж ирээд одоо энэ би жаахан унцалгийн хэлж байна. Юу гэхээр энэ бүх сатанд байдаггүй. Учраас. Тэгээд яг одоо орж ирээд суухт нь одоо мэдээч хэрэг одоо биргэн жилтэй хүн гар хүрдэг. За тэгээ мэдээж хөргөн хүч чадалтай одоо ирчүүд гээд нэг 6-7 очиж нөгөө ингэж баруун талаасаа зүүн тал руугаа эргээд энэ зүүн одоо доод талд огтуд суудаг. Тэгээд мэдээж хэрэг авч гарахын өмнө талдаар өвчөө тавьж өгдөг. За тэгээ өвчөөгээ идээд тэгээд нөгөө огтуд чинь тэр хооронд бүс бүсээр ингээ холболцдог байхгүй юу. Тэгэхээр чи одоо ганц охин биш одоо 8 охин байвал 8 охиныг яаж садах уу гэдэг ажил гарна та. Тий. За тэгэл одоо их гоёо эсвэл яг дараам шиг байдаг байхгүй юу. Тэгсэн тэгэл нөгөө охин чинь Уйлын штэ. Явахгүй. Тийм өгдөөч нөгөө уйлж ирсэн хүүхэн жаргадаг, дуулж ирсэн хүүхэн зовдөг гэж үхтэй. Тийм учраас тэр чинь хүссэн хүсээгүй уйлах юм билээ дээ.
бүр нүднээс нүднээс гард юм билээ шүү дээ. Тэгсэн чинь би кино хийж яхад бүр сайхан үйлсэн. Манай хэд бүгдээрээ үйлсэн шүү дээ. Эрэгтэй эмэгтэйг. Тэгэхээр уйлах юм билээ. Тэгээ нөгөө охин чи уйлнаа. За тэгэнгүүт нөгөө ирж авах хооронд нөгөө охин чинь хэлдэж шүү дээ. Одоо аавда, ээжтэй, ахтай, эгчтэй хандаад намайг одоо яагаад одоо ингэж хөндөгч уйлж байгаа юм бэ? Намайг байхгүй болохоор аавда хандаж хэлж байгаа юм. Морэ хинээр одоо чөдөрлүүлдэвт, аргамжуулдагвт те. За ээжтэй хинээр одоо усаа зөөлөх юм та. Тий энтергээд тэгээд одоо урт мориндоо сумдалтаж өссөн ах минь 10 хуруугаа хүргээд одоо хоцрооч энтер гэж уйлж хэлнэ. Тэгээ яг тэр үед нь бол үнэхээр гайхалтай. Бүгд уйлах нь. Тий бүгд баг уйлахаар юм билээ. Тэгээд нөгөө бэлдсэн нөгөө нөхдөө чи ирээд жилтэй хүн гар хүрээд тэгээд тэр охиныг нөгөө 8 охины бүсийг салгана штэ. Нөгөө охтууд нь бүгд уйлалдана. Тэр зүгээр өстө жигтэйх үед амайлан болно шүү дээ. Зүгээр л дараа ерөнхийдөө бол тэр одоо хормыг хөгжилтэй болгох ч гэдэм үү. Ихэд яг хөө мэдээж хүний сэтгэлийн амар том юм гарч ирж байгаа шүү дээ тэнд чинь. За тэгэл одоо үнэхээр тэр охин тэр залуу тайртай ч юм уу хайргүй ч юм уу хэмэтлээ. Тийм ээ. За ингээд одоо жил нас хамаг юм таарсан учраас одоо бэр болж штэ. Тэгэхээр бас өөр хүндэд сайн байсныг үгүйсэхгүй штэ тэр чинь. Тэгэхээр одоо би одоо яаж явна гэсэн юм байхыг ч үгүйсэхгүй л байхгүй да. Тэгэл одоо нөгөө охиныг аваад гарахтаа нөгөө хүч чадалтай залуучууд чинь газар түргэхгүйгээр өргөж гардаг байхгүй юу. Тийм учиртай. Тэгээ газар гიშгүүлэхгүй өргөж яваад хажууд нь гэрээ барьсан юм чинь уртaalд нь цагаан эсгий дэвсээд нар сар хоёрыг тариагаар хийцэн бичдэг. За тэгээд одоо нөгөө охин хоёрыг чинь нар сарн дээр суулгаад одоо сарн дээр нэмэгтэйг наран дээр нэрэгтэйг суулгаад тэгээд одоо шар наранд мөргөмөө шагаач өмг атгамөө дөрвөн аав ээжийн заяас ахиусанд мөргөмөө гэж хэлээд одоо хоёр бэргэн одоо хүүгийн бэргэн гэж усаагаа штэ. Тэгээд ингээд толгойг 3 дарж ингэж одоо тэнгэрт мөргүүлдэг байна. За ингэхээр нэг ёсондоо цаасан дээр баталгаа биш. Одоо нэг ёсондоо тэнгэр шүтгэдэг арт түмний хувьд одоо тэнгэрт мөргөж ийн гэдэг чинь зүгээр л баталгаа авчих гэсэн үг байхгүй. Ийм тэгээд дараа нь яг тестнийхаа дараа шууд хоёр бэргэн тэр цагаан эсгий дээр нь суулгаад одоо сэв нийлүүлэх ёс гэж хийдэг. Тэгээ тэр нь юу вэ гэхээр одоо залуугийн 5 эзэг охины ус хоёрыг задлаад охин чинь одоо нэг 19 салуу өстэй байж байгаа шүү дээ. Тий, тэгэнгүүт тэр одоо үсгийн хооронд нь холбоод сүлжчихдэг. За тэгээд одоо энэ бас салахгүй байхын бэлэгдэл болно. Үсээр нь холбож шүү дээ. Тий, ингээд бол тэр зан үйлийн ёс ёслол болгоно нь өөрөө салж гацхгүй байхын бэлэгдэл болоод идэг. Тийм баха. Тий. Тэгм үү? Тэр нөгөө сэтгэлд нь биед нь хоногшдол нь хоногшдол үнэхээр одоо орчин үеийн залуучуудаас ямар ядаргаатай юм бэ л ямар залхуутай юм бэ л гэж боддог. Гэхдээ тэр нь өөрөө тэр одоо залуучуудад өөрсөнд нь ерөөсөө одоо салж гацхгүй байх бүх л одоо юунуудыг юу гэдэг ухамсарыг бол суулгаад өгч чинь гэсэн. Одоо нөгөө баруунд бол нөгөө сүү тавихад бүгэж өгдөг. Одоо орчууд бид нар чинь бүгэж солилцож байна те. Эний бас ер нь хэдийн үед орж ирсэн. За тэгээд одоо яг наадах чинь уялдаад орж ирж байна. Одоо тэгээд сая дээр их олон юм хийчихлээ штэ. Тэрний дараа одоо охиныг аваа явчихж байгаа. Нөгөө айл чинь хүүгийнхээ гэрээг очиод дахиад буцаж нүгээд өөрийнхөө аавын гэрийн гад ирнэ штэ хүч. Тэгээ гэрээ бариад тэгээд араас нь хурмын одоо юунууд ирнэ охины талын. За одоо жинхэнэ хуримчин болж байгаа байхгүй юу? Одоо л эхэлж байна. Одоо л эхэлж байгаа. За жинхэнэ хуримчин одоо яг эхэлж байгаа байхгүй юу? За тэгээд тэр хурим дээр хоёр тад яг төсөд ирээд тэгээд охиныхаа дийл хувцас энтергээд ер нь эртнээс монголчууд хувцасны хуультай байсан шүү дээ. За тэгэхээр эзэн төрний үед ямар хуультай байсан? Дараа нь одоо манжичингийн үед ямар хуультай болсон? Тэгэхээр манжичингийн үед чинь нэлээд одоо дунд ардын одоо баян чинэлэг ард тим юу нэгэ заагд өгсөн байдаг. Тий ядууд одод бол тэдэг өгөнч гэдэг юм уу. Одоо хэмжээнд нь одоо юу хинтэ те тааруулсан тийм одоо хэмжээ тогтооцсон байт юм билээ. Хойлонда. За тэгээд яг хөө дээл хувцуудаа тэгээд өгөн штэ. Тэгээд л одоо эд өглгөн гэж нэг ёс байна. Тэгээ одоо энэ бол Монгол дургтанд бүгдэнд нь байдаг. Тэгээд ерөөсөө тэр одоо авчирсан хувцас сунараа цагаан эсгий дэвсээд хүүгийн талын бэргэн эдэ хайралтангийн охины талын бэргэн одоо цагаан юугийн хүлээж аваад
Тэгээд одоо идэ бүр нэг үрчлэн тоолж гардуулж өгнө шүү дээ гэрийн үүднээс. За тэгээд тэрийг оруулж автарт нь хийж өгдөг. Ийм яс байна. За тэгээд ороо суугаад найрлна. Одоо тэр нөө инж гэдэг нь үү? Охины инж гэдэг чинь мал байж байгаа шүү дээ. Тэр хувцас тэрэн дотор нь орхол баг. Тэр нь бол тий инж юу гэж хоёр юм байгаа шүү дээ. Тийм. Охиных бол инж, хүүгийнх бол сүй яаж байгаа шүү дээ. Сүүн бэлэг гэдэг. Тэр охиныг эрхэлсчийн өмнө бас охины сүй гэж одоо тэр дээл хувцсыг ноёдаг гэсэн шүү дээ. Тэрний тэр одоо алт мөнгөөр урлсан тэр гоё ганган юмнуудыг бүгдийг хүүгийн талын өгсөн сүүн бэлгийг зараад тэгээд тэрийг нь хийж өгдөг байхгүй юу. Бас учиртай. Тийм учиртай. Тэгээд одоо тэнд чинь мал хөргөж нөгөө хөрөнгөө нийлүүлж байгаа юм байна. Тийм шүү дээ. Малаа хөргөж өгөх нь хүртэл тэр чинь одоо хүн авахгүй одоо шүдгүү мүдгүү туранхаа юм байвал буцаадаг. Зүс өөр юм байвал бас буцаадаг. Ингээд бас өнгөний үлэгдэл бас энэ дэр гарч ирдэг. Одоо жишээлбэл юу гэдгийг алаг цоохор юм бол хэлж авдаг уу? Байдаг ч юм уу? Гэх мэтлэн. Цаана тэгэл дандаа нэг юм энергийн тааруулах, ирээн олуулах. Энерги тэр нэг цааныг тохируулах юм хийгээд байна шүү дээ. Бүх юмар нь тий бит болон бит усаар. Тий. За тэгээд хамгийн голонтой хормон дээрээ бол одоо тэр одоо яг одоо сүй яаж өгөх юм одоо жишээлбэл одоо тэр охиндоо ямар бэлэг өгөх юм, хүүдээ ямар бэлэг өгөх юм гэдэг хамгийн чухал нь. Тэр хооронд яг одоо нөгөө одоо юу гэдгийг сүн нийлэх ёс гэж байна. Хоёр тал өөр өөрснийхээ талд өгөөд одоо тэгтээ суудал гэж бас нэг юм байна. Одоо орчин үед бас нэг амар холилдод суух юм. Эрэгтэй эмэгтэйг холилдод суучдаг. Тийм шүү дээ. Гэтэл тэнд чинь одоо яг одоо ингээ ороод ирлээ шүү дээ. Тэр гэрт ороод ирэхдээ хоёр тал гэлтгүү эмэгтэйчүүд нь зүүн талаар, эрэгтэйчүүд нь баруун талаараа суудаг. Аав ээж нь хоймортой суудаг. Нөгөө хоёр одоо хоримлох гэж байгаа хүүхэн залуу хоёр бол галын доод талд зогсчил байдаг. Одоо тэр дээрээ яж аав ээжтэйгээ хоёлаа тэр дээр залраад байгаа үстэй. Гэтэл дээр үед бол тийм байгаагүй юм билээ. За тэгээд одоо тэр зуухны доор зогсоод гал голомтынхаа доор зогсож штэ. Тэр чинь бас утга учир байна. Юу гэвэл одоо тэр ах トゥ угийн юугаар ингэж одоо нэгэсэндээ хариуцлага хүлээгүйгүй штэ. Тийм. За яг тэр үед нь бол одоо эхнэр нөхөр гэж ямар байх хэвээр юм, нэгнийхээ үгийг яаж даах хэвээр юм, одоо яаж төвчиж бүтэн гэр бүлийг авч явдаг юм бэ гэдэг юмыг дандаа сургуулийн үгээр хэлж өгдөг. Ямар ба. Хоёр тал. Гэхдээ тэр үед би бас жоохон байхдаа тийм хөрмөн дээр ээжигээ дагаал уучдаг байсан. Нэг зүрхий үйл яалдаг. Тэгтэл би одоо яагаад үйл яадаг юм болол гэж бодчихсон. Тэгэхээр одоо энийг судлахад тэр соёлын нөлөө асрыг хийсэн байгаа тийм. Тэгэл одоо сургаал альдаар тэгэл сүүлд нь одоо нөгөө биелэг шүлэг явна. За биелэг шүлэг явгангууд одоо хүүгийн аав бэгүүдээ одоо 40 одоо хонь 40 өхөр мал төдөн одоо хатуу идэл өгөө гэж ингэж хэлдэг. Тэгэхээр охины аав бас одоо бэлгээ хэлэх нь шүү дээ. Ингэхээр эцэст нь хурмын ахлагч юу гэдэг вэ гэхээр өр хүүд тэмцлээ гэж хэлдэг. Тэрний утга учир бол гайхамшигтай. Юу гэхээр охины тал хүүгийн талын өгсөн бэлэг тэнцлээ гэсэн үг. Тийм байна. Тийм учраас баг ирэх адил тэнцүү гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тийм байна. Өрх нь өөрөө хүү, үүд нь өөрөө охин байхгүй юу? Тэгэхээр чинь өрх хүүд тэнцлээ гэдэг чинь энэ хоёр тэгш хэрэгтэй л гэсэн үг орчин үеийнхаар бол. Тийм байна. Тий. Тэгж хэлж өгж байгаа нь одоо аль нэг нь хин нэгнийгээ одоо дарамт байхгүй гэсэн. Хөрөнгөний хувьд. Тий, хөрөнгөний хувьд гэсэн үг байхгүй юу? Тийм ухаантай шийдлийг хийж исэн байгаа. За тэгээд ээж нь үлддэг. Тий, ээж нь үлддэг. Ер нь бол аав хүргэлтэнд их эргэлтэнд гэж өгтэй штэ. Тэр чинь Монголын уус товчонд тоолбоотой. Тий, Амгай хаан өөрийнхөө охиныг хадамтанд хүргэж өгөх гэж яваад тэгээд татаруудад баригдаж модон элчгэнд одоо цовдлуулж бурхан болдог штэ. Исүхэ атарч гэсэн тий. Тэгэхээр ингээд үцгээр чинь тэгээ захиас хэлсэн байдаг штэ. Бүгдийн хаан байтлаа одоо над шиг охиноо хүргэж өгөх гэж өгдөг энэ ёсыг одоо энийгээр зогсооё гэж. Тэгээд аав нь хүргэж өгдөггүй, ээж нь хүргэж өгдөг болсон байхгүй да. Тий. Их эргэлтэнд эцэг эргэлтэнд гэх юм чинь тэндээс гаргалтаа.
Үхээ. Эцэг эргэлтэнд их хүргэлтэнд Хүргэлтэнд гэж чинь тий. тэгж гарсан байдаг л да. Тэгээд яг тэ тэгээд одоо тэр өрхүүд тэнцчихэж байгаа юм чинь тэгээд найр надан болон тэр хооронд чинь хүүхэнд чинь тэр одоо хувцас сондрын бол урд нь өмсгцэн байж идэг шүү дээ. Нөгөө бэр аваад ирэхдээ л хувцсыг өмсгчдэг. За тэгээд сайхан одоо яг жинхэнэ сүхээ зүүсэн. Одоо тэр үүж дээлээ өмссөн яг айд ихнэр болж байгаа байхгүй да. За тэгээд одоо бэргэн нь одоо найр тараад ингээд гараа явж штэ. Тэ гараа явахад бол охиныг гаргадаггүй. Яг одоо гал голомтынхын өмнө суулгаад хормогийн одоо ингэж дэвсээд тэгээд тэрэн дээр нь юу тавьдаг. Одоо сүх юм уу? Эсвэл бол зарим угсаатанд бол одоо алтан мөнгөн юу ч юм уу? Эсвэл одоо үнэт чулуу ч юм уу? Тэр янз янзтай. Заавал тэгж тавьдаг. Хүнд байхгүй. Тэгээд тийм одоо юунуудыг одоо нэгсэнтэй хүндийн ёс байх нь. За эндээс хөдлөхгүй гэсэн санаа. Тийм байна. Тий, тэгээд тэгж тавиад одоо ээж нь захиад ингээд гардаг. Ёстой тэгээд хүүхэн явдаг өөрхий бас л уйлал уцардаг. Тэгээд бүр одоо тэр ах トゥ уны явахд хүртэл гарахгүй. Тэр нь дагаад явах одоо замыг хааж ид гэсэн үг. Одоо тэр хүүгийн талдаа бат суурьтай байхыг л мэдэж штэ. Тэгэл ерөөсөн алхан болон л дандаа л дан бэлэгдэл угсаатны зөө гэхээр яагаад баяд угсаатан ч өөрөө бүр 13 2 дугаар зууны үеийн л дээр үеийн угсаатны бүлгүүд шүү дээ. Тэгэхээр нөгөө Монгол энэ соёлын бэлэгдэл зан үйл яг тэр өмнөд чанарыг бол бүтэн тээж авч явж байгаа тий гэдгээр нь би нөгөө асуугаад бэлэгдлээ асуугаад байгаа. За одоо орчин үед бол бид нар цагаан даашин зөмсдөг байсан. Яг угсаатны бүлэг болгоно л ингээл өнгө зүс нүүр гэсэн ерөнхийдөө бол нөгөө дээл ууж гээл ижилхэн байсан боловч одоо бол бид нар бүгд нэг юм цагаан өнгийн даашин зөмсөө дараа нэг зоогийн газар орохдоо нэг зөвхөн халах бүр Монгол дэлхээс илүү нэг тийм завар нь ойлгохгүй гоё лин дээл өмсдөг болчээ. Хосоороо өмсдөг болчээ. Би ч одоо бас өөрөө учрыг нь болохгүй одоо шин соёл юм уу өсмөл юм уу учрыг бүр энэ одоо Монгол дээл юм уу ч гэхээр юм харагдаж байна л да. Тэгэхээр ер нь эртээр үеэсээ энэ хуримлагч хоёр ижил дээл өмсдөг байсан юм уу? Өнгөний хувьд ер нь алигаа бариулах зүгээрийн. За яг одоо даашин зэг бол одоо өмсөлтөө одоо нэг хөл цаг үетэйгээ л хөл нийлүүлээ гэдэг шиг. Бас заримуд нэг гоё Монгол дээлийн захтай юм том хормоотой юм бас өмсдөг болжээ. Янз бүрийн орчин цагтаа. Та энэ дээр бас ямар бодолтой байдаг? Тийм ээ. Тэгээ одоо би бас нэг юм яг баргалтай хөхтөглөн хамаг юм гарчихсан л гүйж явна штэ. Химэг зүүсгэл гэдэг юм бас их чухал байна. Одоо бол штэ бүгч гэдэг юм. Түрүүн чи надаас асууж исэн. Тийм. Монголчууд бол штэ бэрийн тамга сүйг, гэрийн тамга өхөр гэж хэлдэг байсан. Тэгээд нөхөрт гарсан эмэгтэйг юугаар нь одоо таньдаг вэ гэхээр одоо тэмдэг тохиос эмотика нөх нь штэ. Тэр нь бол сүг, эмэг. Эхнэрт нөгөө гарааг нөхөрт гараагүй эмэгтэй бол эмэг зүйдэг байхаа. Тийм штэ. Сүг зүйдэггүй ийм цагирэг гэж хэлдэг байсан. Тийм бас бөөрөлжин эмэг гэж зүйдэг байсан. Октоодын тэмдэг нь тэр байсан. Одоо ингээ харахаар штэ бүгд сүх зүйсэн хүүхнүүд л октод дөнгөж төрөгтөнчхийн зол хайчаа штэ өөр. Харин тийм болсон. Тэгэхээр одоо тэр чинь таних тэмдэг одоо нөгөө тэмдэг дохион хаан чи яваад байгаа юм би. Одоо ингээл явж ирээд байгаа штэ. Тийм. Одоо бид нар бол сүх зүйх ёстой байх нь штэ. Нөхрийг таних тэмдэг. Тийм нөхрийг таних тэмдэг болвол штэ угсаатан болгонд өөр байсан. Одоо жишээлбэл штэ ингээд одоо авгаа ууг задвал хөхтэй л өмсдөг байж энэ баруун тишээх аймагуудад. За. Тий. Тэгээ хөхтэй л өмсөж байгаагаар нь энэ эхнэр аваагүй залуу байна гэж таньдаг. Одоо эхнэр авцсан задвал тийм цайвар шаргал өнгийн дээл өмсдөг. Тэр нь болохоор авгаатай биш шүү гэдэг. Тэгэхээр одоо авгаатай хүнтэй найзаж болохгүй. Одоо нэгэсэндээ тэр хөхтээлтэй нөхөрлөөр харах хэрэгтэй биш үү? Тийм биш. Тэгээ энэ өөрөө тэмдэг тохио байхгүй юу? Тий, гэтэл одоо орчин үед чинь асууж байгаа чинь зөвлөдөө. Хормон дээр зэхэрдэл өмсчихсэн гоож яваа шүү дээ. Хосоор. Тий харин тэгэхээр одоо тийч одоо одоо нэг эхнэр аваагүй залуу гүйж яваа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ өнгөний бэлэгдэл айгүй чухал. Угсаатан болгонд өөр өөрийн гэсэн өнгөний бэлэгдэл байна. Бүр одоо өнгө гэдэг
бүхэл бүтэн суддагдах юм биш та угсаатан судлалт угсаатны өнгө гэж. Тэгэхээр угсаатан болгоно өөр өмсдөг. Жишээлбэл одоо би өөрийнхөө одоо яг энэ баятуудыг би өөрөө баятхан учраас баятыг аваад үцхээр биш үү. Эмэгтэйчүүд нь хөрөн дэрмэн дээд өмсдөг. За. Тий. Гэтэл хөрөн дэрмэн өнгөтэй дээд өмсдөг. Дөрөвдүүд болохоор хөхөнгийн дээд өмсдөг. Эмэгтэйчүүд нь шүү. Тий. За тэгээд одоо загчин гэдэгтэл загчингууд тэгээд нэг угсаатны гаруултаа нь холбоотой бас өнгөний давхцлууд гарч ирдэг. За жишээлбэл одоо загчингууд бол бас хөхөн өмсдөг. Бас даргангатай адилхан үүсмэл угсаатан шүү. Дарганг чинь бас ирчүүд нь хөх штэ. Тий. За тэгсэн чинь одоо торгуудууд болохоор бас хөхөн өмсдөг. Тэгээд өөрчөд гихих мэтлэн одоо угсаатан болгон өөр өнгөмсдөг. Хотон гэхэд харыг өмсдөг ч гэдэг юм. Ингээд өөр өнгөмсдөг байхгүй юу? Халахад бол нэлэнгэдэ бараг тийм нэг эмгтээчүүд нь ногоон бол бараг илүү зонхилж исэн юм шиг байдаг. Тий. Гих мэтлэн өөр өнгийн дээл өмсдөг байсан байгаа байхгүй юу? Тэгээ яагаад энэ гурван угсаатан адилхан хөх юм бэ гэдэг ингээд үцгээр байна штэ. Яг одоо гарлнууд нэг байдаг. Баггүй юу? Одоо жишээлбэл загчин гэдэг угсаатан бүрдэгтэй торгууд загчин торгууд өөлд дөрөвдөөс одоо гэл хязгаарыг сахигч буюу загчин гэдэг угсаатны бүлэг бүрэлдэх үндэс нь эднэр байсан байхгүй юу. Тэгээд үцхээр одоо тэр соёлын суур одоо тэр өнгө нь адил байжээ гэж ингэж. Одоо даранг дээр ч гэсэн өөлтүүд орж ирж байна тийм. Тэгтээ ижилсэн баха өнгөний үед тийм ээ. Тий. За тэгээд одоо тэр одоо орчин үед бол бөгжөөр таньдаг болж штэ. Их нэртэй хүн нөхөртэй хүнийг бөгжөөрнө. Гэтэл бол бөгж гэдэг юм яг монголчуудын эрэгтэй эмэгтэй одоо хүмүүс хоорондоо суусан суугаагүй гэдгийг ялгадаг таних тэмдэг урд нь байсан уу үгүй байна л та. Тэр нь сүйх байсан байхгүй юу. Тэгээ яг энэ бөгж бол бүр уг гарал нь бол энтгэхээс гаралтай билээ. Тийм байна. Тий, энтгэхээс гаралтай тэгэл соёлын одоо нэвтрэлтээр ороод ирчихсэн. Нэг өсөндөө бид нарт одоо үүсмэл маягаар бишээ одоо нөгөө уламжилт маягаар бид нар тэр соёлыг тээж хагаад тэгээд одоо бол баг одоо Монгол соёлын нэг том хэсэг болцсон ингээ явж байгаа. Тий одоо соёлын нэвтрэлтээр л орж ирсэн юм соёл. Өмнө нь илүү төлхөө хэрэгэм зэрэгэм байдгийн юм уу тэрийг таних тэмдэг юм уу шашны зан үйл ч юм уу. Тэгээ ер нь шашнаас гаралтай. Тийм удам ухсааг ялгах тэмдэг ч юм уу тийм байдлаар хэлдэг байсан юм л. Тийм харин тий. Гэтэл бол одоо хувцсан гэхээр би сая одоо ухсаатны үг гэж юм байдаг гэж ярьлаа тийм ээ. Гэтэл одоо орчин үед одоо ингмээр юм шиг надад санагддаг. Яг тэр цагаан палаж өмсдөг нь бас утга учиртай байлээ. Бид нар нэг хурал дээр би сонсч ирсэн. Тэгээ тэр нь юу байсан бэ гэхээр ер нь цагаан палажийг энэ яг одоо энэ барууны орнуудад бол өр хүүхдэд төрүүлсэн эмэгтэйчүүд бол өмсдөг юм байна. Тий. Гэтэл манайхан ч юм 3-4 хүүхэд дагуулсан цагаан палаж өмсөлжээ гэдэг үг. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр хин чин бол уушгамандаа тийм биш юм билээ шүү. Тэгэхээр ер нь жоохон судалгаатай хандах хэрэгтэй л юм байна. За тэгээд монголчуудын хувьд бол одоо сүүлийн үед ихтэй айгүй бас аятайхан болж шүү. Гэхдээ одоо бид нар чинь жоохон өнгөрсөн рүүгээ өөрийнх руугаа төг соёл руугаа өнгөйдөг ялангуяа гэдэг юм руугаа орж ирээд байна. Тэгээд би бас их баяртай байж байгаа юм. Яг тэгэхээр залуучууд маань энэ рүү ингэж оршиж байгаа их таата бахархмаар байдаг. Яг гэвэл эн чинь монгол хүн байгаа бол тэр монгол соёлыг авч явах хэвээр, өвлж явах хэвээр хүмүүс үчээд. Тэгээд тэрлээ орж ирж байгаад нь их баяртай байдаг. Тэгээд одоо тэр одоо нэг сонин хийцтэй дээл өмсгөөс илүүтэй тэр нэг угсаатны бүлгийн төлөөлөл байж байгаа шүү дээ. Тэрийг өмсөөд тийм ээ их гоё харагдсан. Амар гоё харагдсан шүү дээ. Би яг тийм хоригонд очижсэн юм аа. Эхнэр нь одоо баруун аймгийн л нэг угсаатны бүлэг байсан. Яг хосоороо дээлээ өмссөн чинь бүр ингээд аюу сүртэй хүч нэг юм хүндэтгсэн харагдаад байгаа байхгүй. Үйл ажил өөрсдийнхээ баярыг хүндэтгсэн харагдаад байгаа байхгүй. Нэгдүгээрт нь хүндэтгээс гадна тэр өнгө тэр хувцсны утга билэгдлэгдэх чинь гахалтай байхгүй юу? Одоо жишээлбэл тэнд таних тэмдэг нь явж идэг. Одоо жишээлбэл одоо баруун Монголын бүх эрэгтэйчүүдийн цагаан дээл өмсдөг байхад хормаараа. Тий, одоо энэ эрэгтэйчүүдийн хормын
угаасаа юм нэг юутай шүү дээ, оноотой шүү дээ. Онооны дээд тал дандаа таних тэмдгүүд нь байж идэг. Одоо жишээ одоо баяд гээл тэгтэл тэнд одоо юу л нэг тийм хээ байдаг. Одоо энэ хасаа эрвэхэд нэр яг одоо үржчихгүй юу? Одоо дөрөвд гихтэл юу шүү дээ. Угуулцгээтэй. Тэр угуулцгээ байж хахаар дөрөвд хүн байна гэж харна. Тий, одоо жишээл торгууд гэхдээ ийм 2 урт зураас үйждэг энэ. За тэрийгээр нь энэ торгууд байна гэж хардаг. Гэх мэт тийм олон одоо хээний таних тэмдгүүд байждаг. Тийм учраас одоо жишээлбэл орчин үеийн залуучууд тэгэл харах юм бол бид нар соёлоо мэдгсэн бол энэ нөхрөн торгууд юм байна. Эхнэр нь халах юм байна. Нэрээ тэгэхээр тэгэл ингээл одоо даргин гэмэгтэй жишээлбэл баяд хүнтэй юм уу хотон хүнтэй гэхэд нөхрийн талыг дагаж хувцсыг нөмсгөө өөрийнхөө л хувцтай очихгүй. Өөрийнхөө л хувцтай юу штэ. Баядыг бол ланцгээ гэж байдаг. Тэгэхээр баяд эрэхтэй баяд нөхрийнхөө хувцсыг даргин гэмэгтэй даргин эхнэрийнхээ хувцсыг өмсөөл суух нь. Өөрийнхөө л хувцсыг өмснө. Заавал тэнд жигтэйхий ижил болох албагүй штэ. Тийм биш штэ. Тийм байна. Би усад нэг хэрэг судалгаагаар явж хагаад нэг усын сахил сумын музейгаас нэг баяд эмэгтэй дээл авсан байхгүй зэгдэг тэрлэг. Тэгээд энэ одоо энд хэдэн үеийн юм болоо гэсэн чинь за мэдхгүй нилээн эртний бах уу нэг баяд хүүхэн манаа нутагт бэр үлж ирсэн бидтэй гэж байгаа шүү дээ. За. Тэгэхээр одоо дөрөвдийн суманд бэр болж очисан одоо нөгөө хөшөө алгасаад очисан хувцаараа танигдчихсан айл нутгийнхаас ирсэн бэр үе гэдгийг. Тийм манаа нутагт л бэр болж ирсэн нэг баяд хүүхний дээлийг хадгагдсан юм байна гэж байгаа шүү дээ. Хурмаа эрэхтэй татаа аав талаа тэгвэл тухайн бэр охин айл бэр болж одоо эхнэр болж очихдоо аавынхаа талын ухсаатны бүлгийг харж дээлээ өмсгөө ээжийнхаа талын ухсаатны бүлгийг харж аав ээж хоёр бас өөр ухсаатны бүл хоёр нийллээ гэж бодъё л. Ясан тал. Эцгийн талаа. Эцгийн тал нь халах хувцас. Дөрөвд бол дөрөвд хувцас. Ер нь эцгээл барих нь шүү. Тогтлоо шүү. Ерөөсөө л эцэг талаа л дагдаг шүү. Эцэг. За тэгвэл одоо орчин үед чинь бас ганц бие ээжүүд юм аавыгаа мэдэхгүй бас өөр эмээрээ чугулчихсан ээжээрээ чугулчих олон хүмүүс байна шүү дээ. Асуудал бас янз бүрийн соёлын юмхтэй. Тэр тал дээр бол яах вэ? Гэхдээ тэр чинь эцэгтэй л юм шүү дээ. Мэдгэл ястай байх. Мэдгэл ястай. Мэдүүлэх ястай байхгүй юу? Мэдүүлэх ястай. Яаж игээд л ойлгуулах юм байна. За ингээ хурим нараа хийлээ хувцснаар. За одоо тэр хурим эхлэх цаг ер нь бид нар нөө бүх цагийг морин цаг гэдэг болчихъя. Тэр одоо Монгол цаг үе цаг тооллын дээр зөв буруу юу. За зарим нь бол нөгөө рестораныхаа хаах нэг цагаар ярьдаг болжээ. Тэр хурмын зан бол хурмын баяр яг гол юм баяр чинь одоо нар мандах нартайгаа адилхан явдаг юм уу? Морин цагтаа эхэлдэг юм уу? Ер нь яаж явал зүгээр вэ? Ер нь бол цагийг тогтоохтой байна шүү дээ. Тэр бас л жил настай холбоотой л тогтоот юм билээ. Түүнээс ш учир зүггүй нэг цагаар явдгүй шүү дээ. Тэр чинь бас л тэр одоо охин хуримлагч хоёрын тэрний чинь сайн сайхны төлөөл бүх юм зориулж байгаа шүү дээ. Тэгэхээр цаг хүртэл тэрний л утга үйлдэл байж идэг байхгүй да. Шүн ороожонгоо найрлаж сингэх нь зөв. Тий, яг хөө дээр үед бол одоо манай боржгон найран дээр бол одоо 3 өдөр найрладаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ёс бол нийт Монгол дуурхтанд байсан юм шиг байна. Одоо яг ингээд судлаад яваад үзэхээр баядууд бол биш үү те. Урхгийн улаан наран, өдрийн улаан наран, оройн улаан наран гэдэг 3 дуу дуулдаг байсан. За тэгэхээр тэр үед нь байж идэг байсан байх нь шүү дээ. Тий, харин тий. Тэгээд дуулаад идэг. Тэр одоо найран дээр дуулдаг дуунууд чинь тийм утга учиртай шүү дээ. Тэгээд одоо урхгийн улаан нарнаас эхэлж өдрийн улаан нарныг дамжуулаад оройн улаан наран хүртэл дуулдаг байсан байх нь шүү. Дуулж найрладаг. Тэгэхээр одоо энэ боржгонд л үлдчихэж. Тэр ёс бол. За тэгээд ингэж байгаа байхгүй агшаа. Хурмын дээр ингээ босон болоогүй тухайн цаг үеийнхаа хит дуучдаг авчраал ингээл хурмын дээр дуулагддаг дуу, ерөөл, магтаал гэж бас нэг тустай соёл байна. Байлгүй яах вэ те. Сэрийн ёс гэ дуулахгүй дуу гэж байна. Дуулахгүй дуу гэж бас бай. За тэрний тухай ийм байхгүй юу? Одоо бид нар тэр уртын дууны юунд явж хахад судалгаанд явж хахад дундгуур нэг мундаг одоо настан ингэж хэлж байсан. Одоо ихэн замбтивийн наран гэж гайхалтай дуу шүү дээ. Айсан мөрчийн дуу тийм ээ. Энэ дууг найранд дуулах цээртэй гэж хэлж байна. За сонсч байна гэхэд. За гих мэтлэн. Гих мэтлэн найранд дуулдаг дуунууд байна. Одоо жишээл би сая хэллээ. Сэвэрмүүдийн найранд дууддаг 12 дуу гэж. Тийм байна. Одооныхоор синглчүүдийн дуу байна. Тий, синглчүүдийн дуу байхгүй юу? Яг үнэ. Тэгсэн чинь
тэрийг найранд дуулж болохгүй. Хэрвээ тэр дуунаас дуулах юм бол дуу мэддэггүйгээ гайхуулдаг. Бараг хөгдөж байгаа юм биш үү? Тий. Бэр гуйгаад нөгөө гадаадд их олон жил болцсон аав ээжээр хүүгийнхаа бэр гуйх юм өөртөө очсон маа. Тэ нөгөө яг бэрийн тал дуудуул гээд нэг ариг цагаа идэ өгсөн чинь хэрвээ сайхан амьдарч байвал алгаа тааш гээд. Тэгээ яасан гэж дуусан дуустал нь алгаа таашаад тэр чинь нэг бөөндөө нэг алгаа таашаад бөөндөө инээж минэдэг штэ. Бүр тэрийг хийсэн гэж байгаа байхгүй. Ингэтлээ нөгөө ёсоо алдсан байх нь штэ. Миний нэг аавын манд дүү. Тэгэл бид нарыг залуу байхад одоо тэр үед чинь л одоо нэг зохиолын дуунууд найран дээр дуулаад эхэлсэн байсан юм байна л да. Яг тэгэхээр нөгөө уртын дуу дуулдаг хүний тоо цөөрхлөөсмаасаа тэгээ зохиолын дуу дуулахгүй юу. Тэгсэн чинь нэг найранд явж ирчээд их ууртаа ирсэн гинэ. Тэгээ ирчээд одоо ерөөсөө хэрэг алга гэлдэгсэн гингөө яав гэдгсэн чинь аяндаа минь яваараа ааш муута намаага бодод санаж яваараа гэж дуулчихсан. Тэгээд одоо аяндаа минь яваараа гэдэг чинь буцаад яваараа гэсэн үг юм уу гэж уурлаад тэгээ яах вэ намайг санаж яваараа гэж байгаа юм уу? Ямар бэлэггүй юм бэ гэж их ууралж ирсэн гэж байгаа шүү дээ. Манай тэр авгах. Тэгээд бид тэр одоо нэг тийм юутай тэр нь ерөөсөө миний санаанаас гардгүй. Яг тэрэн шиг одоо ерөөл хүртэл аймарын нийтдээ би нэг найзынхаа хүүгийн хормон дээр очихгүй юу. Тэгсэн нэг хөтлөгч одоо гэлэгдэж хэцүү. Найрыг удирдах яваа хүн. Удирдах яваа хүн ерөөл одоо ерөөл юм уу юм хараа. Хүнчлөө хөдөлгөөд хүүтэй болоороо ороо хөдөлгөөд охинтой болоороо би бүр ширээн дугуур урчмаар санагдсан. Яана энэ одоо юу вэ л гэж боддог. Тэгэхээр тэр хөтлөгч ямар муухай ил цагаан болж байна. Монголчуудын сэтгэлгээний маяг чинь ямар нэгэн байдлаар аюулгүй ариун нандин хайрладаг тий. Одоо тийм их ил задгаа ярддаггүй. Онцлог нь тэр байж штэ. Тийм штэ. Тий. А гэтэл одоо бүр тиймдээ тулсан байна. Тэгэхээр уртын дуун дээр жишээлбэл ямар одоо уртын дөг төлхөө баруун аймаг юм уу? Ер нь гол монголчууд. Яг нутагт өөр. Тэр чинь юу штэ ингэж байгаа штэ. Бүр найрын ихэн дуу. Найр хөгжөөх дуу. Найр одоо өндөрлөх дуу гэсэн 3 дуу хий дууг одоо найран дээр дуулдаг байсан биз штэ. Манай нутагт бол эрхэм төр гэж дуу байдаг. Эрхэм төр ингэжиж их хамаг амтэн ээгүүр тамтж яргана гэдэг үгтэй. Тийм сайхан үгтэй дуугаар одоо найр эхэлдэг байсан. Алхтаж бас тийм эрхэм төрөөр бас эхэлдэг байсан юм билээ. Би. Тэгээд одоо тэрний аян өөр. Тэгтээ үг нь төстэй. Жохон тийм ялгаа мэдээж хэрэг ялгаа гарна шүү дээ. Одоо хол ойр байгаа гэсамаар тийм ээ. Тэгээд тийм дуунуудаар эхэлдэг байсан юм билээ. Тий одоо бол бүр одоо баг уртын дуу дуулдаг хүн их цөөхөн болцсон учраас бараг л тэр алгаа ташаар гэдгээр чинь эхлэх гэдэг юм шиг юм уу? Энэ бол нэрээ үнэхээр харамсал. Үгүй бол нэг уртын дуу чинь очоод нарыг ер нь дуулаад байгаа харагддаг шүү дээ хормон дээр. Тэр их буруу юм байна шүү. Тийм байна. Тий уртын дуу чинь очоод ямар ч хамаагүй өөрийнхөө мэддэг нэг уртын дуу дуулдаг. Эхэлдэг нь юм уу, төгсгдөг нь юм уу бүү мэдэн штэ. Одоо төгсгдгийн дуулчвал яана. Тийм штэ. Тэр чин цаана наашаа том утга бэлэгдэл оршоод байгаа штэ. Тийм штэ. Тий утга бэлэгдэл гэхээр л нэг тийм хорс үсэг юм уу? Жижиг юм шиг хүмүүс бодоод байгаа байхгүй юу? Тэгтэл хүний одоо бүх юм чинь бол орчин цагч одоо бүх юм энерги гэж ярьдаг болсон. Тэр энергийг тохируулах, сайн энергийг цуглуулах, хоримтлуулах гэдэг. Ер нь тэр бүх юм чинь тэр одоо утга бэлэгдэл. Тийм ямар тэр дуу аваа, семантика тэр утга нь юу юм гэдэг юмд л их уягдчихсэн байгаа шүү. Ер нь бол одоо тэгээд тэр дуу бол баг байхгүй болсон. Одоо яг тэр найр хөгжөөх үеийн дуу гэдэг бол манай баруун аймагт бол 13 хөлгийн дуун болж ирсэн байна. Одоо тэрэнд нь бол ээжигээ, эцгийгээ, аавыгаа яаж хайрдаг хэвээр, ах дүүгээ яаж санаж явах хэвээр юм энэ гэдэг бүх юм нь орцсон бичдэг. Бүр охиндооч гэсэн бас санаа зовнсон тийм дуунууд байдаг. Одоо жишээлбэл арын буданд төргсөн ангир шүүн хөөрх амраг ингээсээ холжигсан хүний өрн хөөрх гэж дуулж байгаа шүү дээ. Нуурын буданд төргсөн нугсын шүүн хөөрх. Нутаг уснасаа холжигсан хүний өр хөөрх гэж. Тэгэр чин тэр охиндоо хушуу алгасаад ингээд айлын бэр бодоо явж байгаа юм чин тэрэндээ дасаа зогцоод тэр айлын хүн болох хүртэл одоо энэ охин минь зовондоо гэсэн санаа. Тийм байна. Байдаг. Тий. Ийм дуунууд гол нь тэнд
найрын одоо оргил үедээ дуулахтаа явж байгаа юм. Одоо төгсгөд нь болоод ирэхээр одоо хэлж байгаа шүү дээ. Одоо цаг хугацаатай юм бүхэн тийм ээ. Тийм учраас одоо найр тарах боллоо энэ гэд найрын хөөлгийн дуу гэж дуулчихсан баг. Тэгэхээр дуугаараа бүгдийг нь ойлгоо яваад. Тийм байна. Тэр найрыг удирдах байгаа одооний цагт бол хөтлөгч. Нэр үедээ найрын ахлаач. Найрын ахлаач. Энэ хүн маань өөрөө бас нас жил ивэл байх хэвээр юу. Тэгээ бас их нас өдөр тогтчихсон, ам хилээ мэддэг. Ямар ухсаатны ямар айл өрх хоорондоо сууж байгаа цаад утга учрыг мэддэг байх ёстой гэж бодоод байгаа. Одоо л нөгөө орчин цагийн үнэтэй хөтлөгч гэхээсээ илүүтэй тийм ээ. Тий. Одоо тэр хөтлөгчнөр ч гэсэн өөрснөө яг удаа цаг үедээ таарад нэг хөтлөгч авлаа гэж бодъё л доо. Гэтэ тэр хөтлөгч өөрөө тэр ёс төртэй юмн дээр одоо би юу хэлэх ёстой вэ? Юуг танилцуулах ёстой вэ гэдгийг бодох ёстой байхгүй юу? Одоо яаж юм гэхээр найранд орлоо. Би ч өдөө зөндөөл их найранд орсон үгүй шүү дээ. Ахт үгийн мөгийн гэл те. А гэтэл нэг 10-10-аар суудаг ширээ байна тийм ээ. За 10 хүн нэг ширээн суугал тэр 10 хүн л хоорондоо танилцал гарч байна. Тэгээд тэр нь дандаа өөрийнх нь ах дүүнэр байгаа шүү дээ. Гэтэл нэг холилт суудаг нь байхгүй болцсон. Тэгэл одоо 10 хүн ах дүүнэр хоорондоо за чи сайн уу би сайн уу сонин сайхан юу вэ гэж итэл нөгөө цаг нь дуусна шүү дээ. За тэгээ сүүлд нь өөр зүхтаагаад гарч ийн. Яг тэгвэл нэг бааханд зохиолын дуучид эсвэл эстрадын дуучид ирээд баг концерт тоглож чинь. Яг үнэ. Тий. За тэгэнгүүт чи одоо настайхан шигүүд нь ахмад хүмүүсүүд нь бол баг чихээ дараад гарч чинь. Тэнд найр гэдэг чинь налайд суухын нэр шүү дээ. Одоо хоёр сайхан одоо охин хоёроо айл гэр бодгож байгаа баяр. Тийм ээ. Ахмад наснаа хөндлөж дээдэлдэг бэлэг одоо ёс тийм ээ. Гэх мэт ийм ураг удмыг хооронд нь танилцуулдаг ёс. Тий ахан дүүс одоо хаанч явсан нэг нэгэ таних. Одоо худ ургууд тийм байна. Болоод ингээд гарах хэрэгтэй байхгүй тэр найраас. Гэтэл 10 хүн л хоорондоо ах トゥ шүү дээ өөрөө. Тэгэл нэг юм танихгүй ш. Баахан хол ойрын сонин ярьж байгаа. Зочтой бол ер нь хольт суулгуул их зүгээр юм байна. Хольт суулгуул адаг ядарч танилцсан штэ. Одоо орчин үед бол тийм ээ. Тэгээд тэрийг бол хөтлөгч нь өөрөө айгуу сайн зохицуулж зохион байгуулж өгөх ёстой штэ. Нэг үсний тэр чинь зохион байгуулагч байхгүй юу? Тэр найрын ахлагч гэдэг чинь бол бүх юмаа мэддэг нас тогтсон тийм хүмүүс одоо тэр найрыг хөтлөдөг авч өгдөг байсан баггүй орчин үеийнхаар бол хөтлөгч тийм ээ. Одоо тэр үедээ бол найрын ахлагч л гэдэг байсан. Бүх юмыг зохион байгуулдаг, хэлдэг, анхааруулдаг тийм ээ. Архийг байгаагийн одоо бас сургадаг. Тийм байна. Ер нь бол эн чинь найр гэдэг чинь сууж сурахын нэр байхгүй юу? Тийм. Тий сууж сурахын нэр. За босоор бүчиглээрээ гэдэг нэр биш. За одоо эхний хундгаа хоёр дахь хундгаа. Уугаараа хоёр дахь хундгаа заавал уул гэдэг ингээд хэлдэг. За ингээ хорин маань болж байдаг. Хормын дараах зан үйл гэж юу хэлээд байна. Одоо л ингээл хорин дуснаад бол маргааш нь танихгүй үдэхгүй шиг алгуулж байна. Тийм шүү дээ харин тий. Тэгээд одоо танилцсан сайхан ах トゥ нэр чинь хизээд нэг худ ургууд манай худ манай бид нар худ ург усуу да гэд ингээд яриад явдаг л байх хэрэгтэй байхгүй юу тэр найраас гарсан улсууд. За найрын дараа юус бол одоо ингээд охин гэвтэй ганцаараа одоо юугаа хормоогоо одоо даруулад тийм ээ ингээд үлдлээ штэ. За тэрний дараанаас эхлээл айлын ихнэр гээд ажиллаа хийгээд явна. А яг уу бас нэг юм ёс би охиныг авчирчаад за яг би тэрийг дараа нь хэлье. За тэгээд охиныг үлдээд ээж нь бас нэг хамт 3 хоног үлдээж бас одоо шууд орхио явчихдаггүй. За тэгээд тэр хоорондор бол одоо нөгөө дээр нийлэх ёс биш шүү дээ. Аа тийм дээ. За тэгээд унтуулад одоо нөгөө хоёр бэргэн чинь одоо хувцсыг тайлаад оронд нь оруулдаг ёс байна. Бүр дээгж аягтай. Тэгээ оронд нь оруулаад тэгээд одоо гэрийнх нь ард чагнадаг гэж байгаа шүү дээ. Үйлээр нь болж гэнэ үү гэж үздэг. Одоо мэдээч хэрэг тэгээд номын ёсоор боллоо гэж аавынх нь гэрт найрлж исэн хүмүүсүүдэд орж зардаг. Ийм нандэ ёс байсан байж тээ. Одоо ч тэгээ яг орчин үед бол одоо тэгээд бүр өмнө нь эхнэр нөхөр олчихсан, төрчихсэн. Тэгээд дараа ер нь 10 хэдэн жилийн дараа 20 жилийн дараа гэр бүл болох нь зүгээр юм. Эхнэр нөхөр болоод 4 хүүхэд гарах. Тэр чинь харин тэгээд яг ер нь бол ариун өнгөж бас нэг юм биш тээ.
дөнгөж охиныг авч ирээд тийм байна. Энэ бас их чухал. Тийм байна тийм. Тийм учраас тэгээд тэднийг амьдралд одоо оруулж ирэх нь хоёр бэргэний үүрэг. Монгол одоо хормын зан үйлд бол хоёр бэргэн гэдэг бол одоо нэг хөөрхий бэлэг тэмдэг болж. Тийм шүү дээ. Тэгээ юу хийх яаж мэддгүүний хоёр хүүхэн. Гэтэл тэнд чинь нас тогтсон, амьдрал үтсэн. Тийм бэргдүүдийг дандаа одоо нэг авах талаас нь сонгож өгдөг байсан байна штэ. Дандаа авах талын бэргдүүд тэнд одоо бэргэн болдог. Тэгээд эднэр чинь бол баас нэг одоо нэг дугай тэгээд дагаа явж идэг хүн биш. Заадаг, сургадаг. Насан туршийнх нь амьдралын зөвлөгч болдог. Бэргэн гэж хүндэтдэг. Тийм хүмүүс. Би одоо нэг орчин үеийн дээр хараад бас нэг ижилхэндүү юм уу гэдэг байгаа нь тэр нэг сэвгрүүдэлтэй ардаа нэг баах яг нөхөрт гарчихсан найзуудыгаа л байгаа юм шиг үе найзуудаа ингээл ижил даашин зөмсгүүлээ. Яг барууны хэмээ цэцэг бариулаад зогсоочж байгаа юм. Тэр үед бол яг нэг сэвгэр охтууд одоо нэг сэвгрүүдийн найр гэх. Жохон одоо энэ нь ингээд найр хорим найран дээр хоёр тал ижилхэн залуучууд охтууд орж ирэх нь зөвгөө буруу. Нөгөө нэг сэврүүдийн юу л яагаад тах шиг байна тий. Харин надад чинь нэг жоохон хэцүү. Бас л октоодын найр байхгүй юу? Тий, тэр нэг хорим дээр нь орж ирчихсэн тийм. Тэнд чинь нэ штэ. Одоо мөргөөхөд төрүүлж авгаа нар. Тийм байна. Одоо авгаа гэж нэрлэж байгаа штэ. Мөргөөхөд төрүүлээд хүнтэй суудсан хүнийг. Тийм ээ ихнэр авгаа гэж байгаа. Авгаа гэдгийг зарим зэрдгэл юм байл. Аваацсан байна гай гэсэн үг гэл. Уг нь бас сайхан хүндтгэлийн юу. Ихнэр гэдэг бол бас гоё юм шиг байгаа юм да. Тэгээд ихнэр болцсон хүмүүсүүд тийнд орохгүй штэ. Яг одоо тэр үеийнх нь охтууд хүнтэй суугаагүй ч юм уу тийм ээ тийм охтууд л дагаж явах хэрэгтэй мэлээ. Тэгэхээр яг тийм орчинд одоо юу гэдгийг нөгөө найрлаж болно шүү дээ. Тэгээд тэр охтууд ч нь бол найрлаж одоо ах トゥ угээрээ орж танилцаж явж исэн. Яг одоо орчин үед одоо тэгээд ямар айл хэсэд яваад альтай шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр одоо ёс нь хамаагүй яг бүгдээрээ одоо нийж одоо тэр охиныг үдэж өгөх ёслол байхгүй юу? Одоо тэр чинь айлын ихнэр болоо явах гэдэг шүү дээ. Тийм учраас үдэж өгөх ёслол байхгүй та. Тэгвэл одоо манай энд одоо Монголд болохоор тэр дэлгэрч байгаа ёс нь болохоор залуучууд нь тусдаа. Охтууд нь тусдаа явд юм шиг байна. Гэтэл тэр чинь болохоор одоо Монгол ёсондоо бол хоорондоо танилцуулах. Би тэрийг бол одоо орчин үеийн монголчууд хэрэгжүүлмээр юм бэ гэж боддیں۔ Яагаад гэхээр одоо яг одоо нүүдэлч чиг бид нар яг одоо ойрхон нэг нэгэндээ байхгүй штэ. Хол байна. Тэгэхээр яг одоо хүнтэй суугаагүй тэр охины найз тийм охтуудаа цуглуулад нөхөр нь ч гэсэн тийм өөрийнхөө ихнэр аваагүй найз залуучуудаа цуглуулад хамт найрлах хэрэгтэй юм шиг байна. Тэгтээ айлгүйгаа л одоо орчин үеийг чинь бол мөн айлгууд юм билээ штэ. Баар сав хийсэл одоо ерөөсөө бүр яах гэдэг нь мэддэхгүй тий. Тэгэхээр тэр утга учир гэдэг юм болоод тэгээд одоо хөөхөн бас тэнд нэг тийм програм зохион байгуулж болно штэ. Тэгвэл их айтаахан. Ер нь энэ утга учиртай. Тийм штэ. Хорим найр хийж байгаа хосууд маань за орчинд заавал одоо тэр эртний монголчуудын одоо энэ хормын заавлыг ягшлан гэхээс илүү авахыг авч гээхин гэж зайшгүй монгол соёлын тэр авч явах хэрэгтэй гэсэн зүйлүүдээ бол ядахтай хувцсан дээрээ ядахтай бэр гуйхсан дээрээ ядахтай хормын нэр найран дээрээ тэр гол одоо ерөөл магтаал эхлүүлэх тэр зан үйл өдрөл авчихмаар юм шиг тийм. Бусд нь бол одоо орчин үе хараад байдгийн байгаа. Яг байна л үстэй тийм ээ болно шүү дээ. Одоо жишээлбэл яг хормын дээр бас нэг эхийн цагаан зүйний ёслол гэж хийдэг байхгүй юу? За. Тийм эхийн цагаан зүйний ёслол гэж. Тэр бол одоо тэр охиныг одоо бүхэл бүтэн хараа хөдөлмөрийн насны тийм охиноо өгч штэ айлд. Одоо бол игдээ сургууль төгсгч гсэн айгүй бол гадаад дотоодод яваад ирчихсэн ч байдаг юм уу? Тийм одоо мэдлэг боловсралтай нийгэмд бас тодорхой үүрэг гүйцэтгэх хэмжээний болчихсон тийм охиноо айлд өгч штэ. Тэгэхээр одоо нэг хүүгийн тал нь эхийн цагаан сүүний харамж гэж бэлэг өгдөг. Одоо хөдөөд бол яг та монголчууд бол хонь бэлгэлдэг. Одоо морийг бас халуун шуутамал гэж үздэг тийм. Тэгэхээр тэр одоо морийг бас зарим газар бол өгдөг. Ээжт нь. Гэх мэтлэн дандаа халуун шуутамал өгдөг. Байсан байна. Одоо хотод бол би нэг хормон дээр ямар одоо хонь адуу морь авч иргэлтэй биш. Тэгээд нэг юу ээжсэн мөнгөн аяг сүртэй бариулж исэн байх жишээтэй. Бас бэлэгтийг аваад явж байна. Тэр ээжийн одоо тийм ээ төрөж өсгсөн
көмөжүүлсэн бүхэл юм нээж ирээл явж байгаа шүү дээ тэр чи одоо. Тэгээ цагаан сүүний харамж гэж тэр их гоё ёс. Тийм байна. Тэрийг бол сэргээх бүрэн боломжтой. Тийм байна. Байж байгаа юм. Ер нь багшаа хурим найр хийхэд зүгээр л нэг одоо энэ ивент зохион байгуулдаг компани гэхээс илүү тухайн компани ч байна уу, тухайн айл өрх нутаг усныхаа энэ ёсыг мэддэг, эсвэл энэ соёлыг судалдаг хүмүүстэй юм уу? Тэр ивент компани юм уу? Заашгүй нэг уялдаа холбоотой ажиллахгүй бол зүгээр хэлбэр харагдаад байгаа байхгүй. Хэлбэр харагдав. Тэр хэлбэрт нь амин сүнс, утга учир, тэр цаад хосын гол ямиг баримтлсан юм л харагдахгүй байгаа. Тийм. Ер нь бол тийм. Тэгээд яг тэ нөгөө хурим одоо бас нэг одоо энэ орчин үеийн соёлд бас жоохон хэцүү тийм зан үйлүүд бас байна л да. Яг энэ чинь одоо өдөрчний соёлтой ард түмний дунд хэдэн мянган жилээр ам бөхтөө явцсан ийм ёс нь шүү дээ. Тэгэл одоо хурим дууслаа. Хуримын дараа үед бол тэр чинь 3 жил болдог гэж хэллээ тийм ээ. Тэгээд одоо бүр аавынтай очих шаардлага гарвал гэрт нь ордоггүйсэн баг шүү дээ. Тэр охин чинь одоо тэр үе чи эсгийн үдтэй эсгийн үдээр гэрийн бие ингэж ороогоод хэлэх ёстой юм а гэрийн гадаанаас хэлчихэд буцдаг байсан байна. Тийм хатуу чанга гараар тэр одоо бэрийг өөрийн хүн болгож авсан байна. Болгох. Одоо хүнээр хүн кий гэдэг ёс чинь тийм юмнаас эхэлж ийж. Тэгээд явуулцдаг байсан байна. За тэгээд тэр айхтар бас айхтар нь хамгийн бас нэг айхтар юм. 3 жилийн дотор одоо хүүхэд төрөхгүй бол буцаадаг ёс байсан байна. Нөө яас айхтар тий. Тэр их хатуу юм. Бүр тийм ёс байсан байна. Одоо миний ээж хүртэл надад ярьдаг байсан байхгүй юу? 2 жил ирээд одоо манай ээж чинь тис нутгийн хүн, манай аав чинь одоо малчин сумын хүн штэ. Тэгээ басаа тушаалгасаар бэр болоод ирэхгүй юу? Тэгээ 2 жил хүүхэд гараагүй. Тэгсэн чинь буцаая гэж ярьжсэн гэж байгаа юм. Тэгжэл миний хамгийн том ах гарахгүй юу? Тэгсэн муу нэрнээс салгасан ингээд миний ээж манай том ахтыг хайртай байсан. Монголчууд айхтар чанга удам мөксөө үргэлжлүүлэх гэл тий. Тэгээд 3 жил дотор хүүхэд гарчих юм бол тэгээд одоо лоо гэж үтх юм. Биш, төрхөмжлөх найр гэж охин өөрийнхөө аав ээжд хийдэг. Ёстой жинхэнэ тэрэн дээр чинь уудаг иддэг юм гардаг байсан байна. Тэгээд одоо тэр чинь одоо жинхэнэ баяр хийж байна. Тэрэн дээр юу гэхээр одоо маш их иддэг хүн. Атамар хурмын атамарган гэж хэлдэг байгаа юм. Маш их иддэг хүн, маш их уудаг хүн, их сайхан дуулдаг хүн гэж ингэж тэр бэрийг дагаж очдог. Мал туудаг хүн гэж тусдаа. Тэгээд чинь одоо нөгөө охиныг авсан учраас 3 жил сайхан одоо ингээд тэр айлын хүн болчихсон гэж үзэж штэ. Тэгээд мал хөрөнгө туулгаад тэр аав ээжд нь 3 хоног найрлуулдаг. Тэгээ мэдээч хэрэг нөгөө тал нь бас одоо тэр атамаргаан, хурмын атамаргаан гэдэг чинь бас л одоо манайх одоо үеийнхээр бол баг дайралцсан байна штэ. Тий, тэгэнгүүтээ нөгөө тал нь бол маш их хоол хийж өгч одоо нөгөө иддэг хүний цатхан одоо хизээ энэ одоо цатхуул гэдгийг үздэг. Их сайхан дуулдаг хүн. Тэгээд манай ээж бас миний ээж тэр төрхөмжтөх найрыг хийж исэн. Тэгээд очихт нь манай одоо нагцнаар тийм найр одоо хийгээд хоол өгөө тэр хар иримэд гэж их гоё дуулдаг юм байсан байна. Маш гоё дуулдаг. За тэр хүний хоолой нэцгийг үзийгээд эцгийн цуцхыг үзэж шүү. Тий, цуцхыг үзгээд 3 хоног дуулуулад хоолой нэцээгүй гэж байгаа юм. Тэгээд нэг дууг давхар дуулахгүй бол 3 өдөр шин дуулсан гэж байгаа шүү. За тэгээд дээрэс нь бас одоо миний аавгах кингч хүн байсан. Бадрах гэж хүн байсан. Одоо бурхандаа эцөө 90-д наслсан. Тэр хүн амьд байхдаа бас гэдэг байсан байхгүй юу? Тэгжсэн гэж. Тэгээ тэр хүн болохоор архиугад ерөөс согтдгоо. Тэгээ тэр хүн архиугад энэнийг улаан хөгшний согтож унахыг үзьимсэн гэд. Чадаагүй гэж байгаа. Гэх мэт тийм айгуу сонин одоо тийм атамаргааны гоохгүй 3 жил дараа нь ерөнхийдөө баг худалчунд 10 жил шахуу үдчихдэг байх нь ш нэг 2 хүн те. Харин тэгжээч тэр хүмүүсийг салж нийлэхгүй байх юм таасан зохицуулдаг байх нь ш. Амьдрах ах дүүсээ мэддэг бүх юм нь тэнд явдаг байсан таага ш. Тэгээд ямар өдөр болгон тэр чи хийхгүй ш. Хэдэн жилийн дараа 3 жилийн дараа тэр тийм баг. Төрхөмжлөх найр гэдгийг хийдэг байсан байгаа. Энэ төрхөмжлөх найр охин одоо гэртээ очих гэдээ янз бүрээр нэрлэж байна л да. Гэхдээ Монгол дуурхтанд бол энэ ёс бол бүгдээрэнд нь байсан.
Ганц нэг өвөрмөц онцлогтой тэр угсаатны өвөрмөц онцлог болсон ёс ёслууд бол бас байсан байхгүй да. За одоо дуудуулахтаа хүртэл ямар дуудуулах вэ? Баруун аймагт бол ихэнх гол дуудаа дандаа морины тухай дуу. Зөвхөн морины тухай дуу нь 69 биш. 169 байна штэ. Тэгэхээр тэгтээ одоо хамгийн харамсалтай тэр сайхан дуунууд бүрэн одоо хадгалагдаж үлдээгүй байна. Өвлөн уламжлагч нар нь байхгүй болж байна. Өвлөн уламжлагч нар нь цөөрч ийн гэсэн үг. Тий. Тэгээ яг сүүлийн үед бас яг уржин жил би бас нэг увсад хийрийн судалгаа хийгээ явсан чинь Ус аймгийн Кяргас сумын залуучууд бол их сайхан тулж илээ. Бас л баярлж ирсэн. Манай суманд бас жаахан цөөхөн дүү болсон байна гэл. Ингээл сумдуудаар яваад ингээ харж байхад хаана бас одоо тэр соёл тодорхой төвшөнд бас хадгалагтаад үлдсэн байна вэ гэдг нь харагдаж байгаа байхгүй юу? Манай энэ буржигчууд бас их сайн хадгалж үлдсэн шиг байна лээ. Ер нь бол энэ нэвтрүүлгийн маань ер нь би бас гадаадад байгаа тархан сууж байгаа монголчуудтай үздэг юм байлээ. Харахны тэгээд одоо нэвтрүүлгийн гол зорилго бол яг энэ монгол соёл ах уу гэдгийг нүүдэлчдийн энэ хэдэн мянган жилийн түүхтэй одоо энэ үнэт утга санааг агуулсан соёл зан үйл ахуйг орчин үеийн суурин соёл иргэншил за бүр гадаадд байгаа монголчууд яаж нэг алдчихгүй хон шиг тэр амин чанарыг авч явах вэ гэдэг санааг өгөж тэр номыг судлаач мэргэжлийн одоо судлаач нарыг танилцуулах юм зорилготой нэвтрүүлэг. За баярлалаа. Тийм тэгэхээр гадаадд турмиж байгаа залуучууд маань ч гэсэн энэ хурим найруудыг бол бүрэн хийх тэр үнэт агуулгын алдагдуулахгүйгээр хийх боломжтой юм байна гэж ойлголоо. Тэр та юу гэж харж байж болно. Гэхдээ мэдээч хэрэг чинь хоёр өөр соёл иргэншил байна шүү дээ. Тэгэхээр тэнд бол мэдээч хэрэг нүүдэлчний соёлын хөрсөнд бий болсон тэр бүх юмыг одоо саяны миний ярьдаг юм бүх юм чинь боломжгүй. Тийм. Одоо сэвэргүүдийн найр хаана гэх юм. Морь одоо тэмээгээр очиж яваад гэрээ хаана буулгах юм. Ямар орон сууцны гадаа буулгалтай биш үү тийм ээ. Гэх мэт хэцүү юмнууд бий. Гэхдээ мэдээч хэрэг тэрийг одоо ямар байдлаар орлуулж болох вэ? Юугийн яг гэвээр нь аваад явах боломжтой вэ? Гэж ингэж одоо бас судлаад өөрийнхөө хөрсөнд буулгаад ингээд аваад явах бүрэн боломжтой байгаа юм. Тэнд чинь бас нэг гол амин сүнс нь болсон хит хитэн одоо ёс ёслолууд байна штэ. Тийм шүү. Одоо ягд бэр гуйж болохгүй гэж. Ягд хүний удам судрыг судалж болохгүй гэж. Болно штэ. Тэр чинь эцэст өөрснийх нь өр хүүхдүүдийн сайн сайхны төлөөг л асуудал. Тийм болохоор тэрийг одоо уншиж судалж үзээд тэгээд за миний хүү миний охин ийм биш шүү. Энэ чих сайхан болох юм байна гэдэг ч юм уу. Ийм байдлаар ягаад одоо тэр дараа нь одоо гэр бүл болсныхоо хойно дараа нь ирэх аюулаас өөрснийг аврах хэрэгтэй шүү дээ. Би нэг бас нэг манай ичнээ ангийн нэг оюутан надад хэлж ирсэн байхгүй юу. Гिचээдээ ирэхгүй байж байгаад нэг ирэхээр чи ягаад гिचээд тослоо гэхгүй юу. Тэгсэн чинь багш минь яста нэрээ одоо би их зовлонтой хүн гэж. Гэхдээ яасан бэ гэсэн чинь би одоо нэг оюутан байхдаа нэг хүнтэй танилцаад ингээд суусан чинь бит хоёр хамаатан садан байсан. Хамаатан садан. Тийм. 2-3 хүн төрүүлсэн юм байна. Бүгдээрээ жоохон тийм асуудалтай. Мэдээч хэрэг нөгөө цус орчтын юутай. Тэгээд одоо бит хоёр аль нэг нь байж л харахгүй болтгоо. Тийм учраас одоо манай нөхөр одоо ингээд явцсан болохоор тэг би одоо ингээд хүүхдээ хараад одоо их хэцүү болсон юм чи яах юм? Хариуцлага хүлээх хэрэгтэй болно шүү дээ. Тийм учраас ийм бас эрсдлээс өөрснийг аврахын тулд энэ юмнуудыг заавал хийх хэрэгтэй байхгүй юу? Одоо хүмүүсүүдийн орчин үеийн энэ бас нэг ураг төрлийн одоо юутай холбоотой үүссэн одоо гажиг гэх юм. Эрсдэл ер нь бол их хувийг эзэлж шүү. Энэ бол үнэхээр одоо энэ нийгэмд бас харанга зогсож байгаа асуудал. Тэр инкмаг судаач биш шүү дээ. Тэр хүний одоо судалгааг ингээ уншиж үзэхэд бол заримдаа бүр амар бас элэг эмтэрмээр монголчууд маань иймч олчих гэжтэй гэж бодогдмоор юм. Тэр ургийн бичээс тэр өвгдээцээ судалдаг, хойч үедээ ярьж өгдөг, хэлдэг. Тэр их чухлаа. Ер нь тэрий чинь л одоо баттгаж байгаа ил хэлбэр нь л хурим шүү дээ. Тийм шүү дээ харин энэ дээр л анхаарах хэрэгтэй байхгүй юу? Түүнээс биш тэр бусад үйл ажиллалт бол одоо орчин үеийн ямар юм юу н орж ирнэ хамаа юу. Манай Батцуур доктор хүртэл
одоо яг энэ чиглэлээр бол асар их сайн судалгаа хийсэн. Тэрнийхээ дагуу одоо яг одоо бид нарын яриад байгаа энэ одоо сөрөг тал маш их хүч одоо ихсэж байгаа. Энийний төлөө сэтгэл нь өвдөж, тийм ээ, одоо орчин үеийн энэ соёл дотор яаж оруулж ирж энийг одоо бүрэн бүтэн одоо энэ сөрөг татыг эерэг болгох вэ гэдэг дээр л санаа оноогоо зориулсан хүн шүү дээ. Тэгээд би одоо яг хөө тэр инкма докторчнууд бол Бацар огши шавилтаа. Тэгэхээр тэр хүн одоо ингээд үргэлжлүүлээд явж байна. Одоо бид нар ч бас одоо угсаатны соёл судлаач мэрэгчлэл эзэмшснийх одоо ер нь бол энэ тал руу бас үхэл хиймсэн гэж боддог. Тэгэхээр одоо бас одоо энэ баяд хормын зан үйлдэл дээр тулгуурлаад Монгол дургатны одоо хормын зан үйлдэл дээр бид нар юу анхаарах ёстой бэ гэдгийг бас хоёулаа жоох ярих шиг боллоо, тийм ээ. Тэглээ. За тэгээд энэ сэдв маань өөр дундрашгүй далай шиг том баян сэдв учраас бид ерөнхийд нь танилцууллаа. Энэ ном ер нь ном орохоор номын танилцуулга хийгдээ судлаачтай ярихаар тухайн номыг хаанаас авах вэ гэж асуудаг. Тэгэхээр би энэ нэвтрүүлгийг оруулсны дараа таны Facebook хаяг болоод утасны дугаарыг оруулаад тавьчихъя. Тэгээд танд бол цөөхөн үйлдсэн гэж байна. Одоо маш цөөхөн болсон байгаа. Би уулын 1000% хэвлүүлсэн. Тэгээд одоо дуусч байна даа. Харин судлаач нар маань ер нь яг нөгөө мэрэгжлийн салбарын хүмүүс наваад төдийлөн бас хүмүүс чинь бестселлер ном гэхэл уран зохиолын яруу найраг юм уу роман тууж ороод ирдэг. Яг ийм нөгөө амьдрал ахуй, төгс соёл энэ хүмүүс зориулсан танилцуулгын чи бага явдаг юм байна. Хүмүүс нь өөрсдөө ч бас мэдэх нь их бага байдаг. Тэгээд тэрийг л танилцуулах зорилготой юм байна. За тэгээд нөгөө нэвтрүүлгийн сүүл хэсэг дээр бас дараа ер нь ихэнх судлаачид маань шинэ бүтээлээрээ дахиж учрын залгах хэрүүл тавиад байдаг. Таны хувьд хэмээл энэ жил бас их эрдэм номын хувьд их баялаг жил болсон. ЮНЕСКОд илтгэлтэй авч байгаа юм байна. Бие биелгээгээр энэ талаараас бид нартай олзууч. За манай соёл урлагийн их сургууль дээр одоо 2022 оноос 2025 оны хооронд 3 жилийн хугацаатай ЮНЕСКОгийн соёлын бис төсвийн сангаас одоо санхүүжсэн Монгол бие биелгээг өвлүүлэн уламжлуулж оршин тогтоох чадварыг бэхжүүлэх гэдэг ийм төсөл явсан юм аа. За энэ төслийн хүрээнд дотор их олон ажил зохион байгуулагдсан. За энэнийхээ одоо үр дүнгээр бид нар одоо яралтай хамгаалах үед бүртгэгдсэн Монгол бие биелгээг одоо бас тодорхой хэмжээнд одоо бас мартагдсныг сануулж ийм одоо ажлуудыг бас зохион байгуулж чадсан байна гэж бодож байгаа. Тэгээд их олон ажлуудын үр дүн тэгж харагдаж байна л да. Тэгэхээр саяхан одоо Монгол Улсын ерөнхий сайдаас одоо язгуур одоо өвийг хадгалж одоо эвлэн уламжилсан гэдгээр наран цолмон гэдэг нэг жоохоохон бэлэг одоо шагнал хүртлээ шүү дээ. За тэр бол одоо 5 настай байхдаа манай одоо энэ багш шавийн одоо сургалтанд Ховд аймгаас орж ирж одоо тэр Алдарт Бич Банзай гэдэг хүний охин Бадам цэцэг өвлөн уламжлагчийн шав болж исэн байна. Тэгээ 3 жилийн дотор одоо их хөөрхөн өсөж үндийсэн. Одоо тэр одоо өвдөө их хайртай болсон. Тэгээд бас нэг өгдөл байна. Тэрний одоо тэр хүүхдийн эмийн ус их сайхан биелдэг тийм хүн байсан билээ. Тэгээд одоо урд нь ийм суурьтай хөөрхөн хар бага наснаас нь тэр эмээ заагаад исэн билээ л дээ. Тэгээд 5 настай орж ирээд Бадам цэцэг багш дээр их сайн суралцсан охин. Тэгээд тийм хөөрхөн болоод гараад ирсэнд нь бид нар их баярлж идэг. Тэгээд дээрээс нь одоо 120 жилийн настай их л хөгжмийг бид нар бол Уранхагаас олсон. Ямар гоё. Тий, тэгээд Лагу цэрэн гэж одоо өвлөн одоо тэрийг өвлж авсан залуулдаа одоо Ховд аймагт байдаг. Тэгээд тэр бол их сонирхолтой. Судалгаа гэдэг юм айгүй юм бүхэн чухал гэдгийг л яг тэндээс харж болно. Манайхан бол яг ер нь бол тийм нэг тал нь ихэл болдог, нэг тал нь товшуур болдог ийм хөгжим байсан байна гэдэг сургаар ийм одоо хоёр толгойтой тийм ингэж бас жоохон эв мутаахан шиг тийм хөгжмийн зэмсгийг хийсэн. Яг зүгээрээс нь орвол дээр бас чухал байхгүй юу? Хийсэн байдгийн. Гэтэл тэр одоо хүүхдийн одоо тэр 120 жилийн настай ихэл хөгжим бол ингэж эргүүлээл ихэл ингэж эргүүлээл товшуур болдог. Тийм одоо хөгжмийн зэмсгийг монголчууд одоо хийгээд эзэмшээд явж исэн биш үү? За гихгийчт нь яриад байвал гайхалтай сайхан одоо тийм одоо юу гэх юм одоо мартагдсан уламжлалуудыг сэргийлсэн гэж хэлж болно. Тэгээд одоо 3 жил бид нар сая тайлангаа өгөөд тэгээд ингээд
ерөнхийдөө төсөл бол ингээ хаагдж байгаа юм. Гэтэл бас ЮНЕСКО-доо энэ яаралтай одоо хадгалан хөвлүүлэх хамгаалах ёстой гэдэг өвд орж ийн гэсэн үг. Яаралтай хамгаалах хувьд 2009 онд бүртгэгдсэн. За одоо бол бид нэр дэлхийн хүндрэлтний одоо соёлын бие төсөвийн төлөөллийн жагсаалтанд оруулах ийм ажлыг энэ төслийн хүрээнд зорилго болгоод тавьсан байгаа. Ямар гоё. Тэрэндээ одоо орж ирнэ. Ер нь яг уу ерөнхийдөө дэлхийн хэмжээнд бол энэ яаралтай хамгаалах өвөөс шууд дэлхийн хүндрэлтний соёлын бие төсөвийн төлөөллийн жагсаалтанд орсон нэг 3-4 улсал байдаг юм билээ. Тэгэхээр одоо Монгол улс дараагийнх нь юунд ингээд ороод ирнэ гэдэг бол үнэхээр бас гайхалтай сайхан санагдчихж байгаа. Тийм байна. Тэгээ одоо нэг ЮНЕСКОгийн одоо тэр соёлын бие төсөвийн чиглэлээр одоо манай нэг одоо Монголоос бас одоо хэд хэдэн төлөөлөл байна л да. Тэгээ тэн дээр одоо нэг судлаачтай цуглуулж ингэж ярья. Та нэг одоо юу тавьж өгөөч, илтгэл тавиач гэсэн сандыг бол надад хэлсэн. Тэгээ одоо нэг тийм ажил бас байна. За бас хоёр дахь нь гэвэл бид нар ерөнхийдөө бие биелгээ бол зөвхөн л одоо нэг судлаачдын номд дан дашрамд ингээ хэлэгдээд явдаг. Тийм. Түүнээс биш тусгайлан одоо ном болж гарч ирсэн судлаа бол байхгүй. Гарах гэж байна. Тий, тэгэхээр Монгол бие биелгээ гэдэг анхны одоо номыг бид нар тэр болон одоо уулзсан хүмүүсүүдийнхаа яриа одоо тэр аман сурвалжилгуудыг оруулаад тийм нэг судалгааны ном. Ингээд нод гаргаж байна. За тэгээд одоо судлаач юу одоо нэг өвлөн уламжлагчид бол дээрээсээ маш их тийм яг одоо тулгамдж байгаа олон асуудлуудыг ярьсан. Тэгээд тэрийг бол бид нар тэр номд оруулж чадсан л да. Тэгээд одоо анхны ном учраас мэдээж алдаа оноо байгаа л бах. Тэгээд одоо бидэнд бас тэрийг бас энийг анхаар тэрийг ингэвэл дараагийн ном бүтгэл дээр бид нар бас илүү анхаарна шүү дээ. Тэгээ ямар тач үсэн ихний шанг бол одоо Монгол бие биелгээ гэдгээр татлаа гэж ингэж шинэ онд их сайхан шинэ ном тогтож байна. За ингээд Монгол соёл бол дуусаж дундражгүй сайхан баялаг. Энэ олон ух сатны бүлгүүдийн бит олон бит соёлыг ухаад байвал дуусахгүй. Тэгэхээр Монгол хүн бол бид нар зүгээр нэг ууж идэ нарих гэж хурим найр хийдэггүй. Гэр бүл гэдэг чинь жижигрүүлсэн төр тус гэж ярьж байгаа. Тэр төрөөс бат бөх байх, дэлгэр сайхан баян байх, үр хөвгтээр баян байх гэл тийм ээ. Энэ болгоныг бэлэгдэж хурим найр бэр гоох ус маань явж яах нэ. Тэгээ энийг бол ингээд дур дурандаа биш бас мэддэг эрдэмтэн судлаачтай хамтраад тэгээ мэддэг өвгдөө захмадуудаас асууж хийдэг юм сайхан баяр бах нэ. За тэгээд бие биелгээч гэсэн зүгээр нэг мөрөө хөдөлгөөд бүжиглээд авах биш тийм ээ. Цаанаа дандаа ах уу соёлыг илэрхийлж идэг юм сайхан зүйл ахна. Тэгээ энийг бас судалж түгээн дэлгэрүүлж Монголын ард түмэнд бас ийм баялаг сайхан өв сантай шүү гэж таниулж байгаа эрдэмтэн багштай баярлалаа. Нэвтрүүлэгт маань өргөдөө орцсон бас баярлалаа. Яг одоо нэг юмыг бас яг ингээд тодруулаад хэлэхэд чи надад санаанд оруулчлаа. Ер нь бол энэ Монгол бие биелгээ гэдгийг би судалж эхлэхийн учир юу гэхээр бас энэ хормын загвартай холбоотой. Яг тэгэхээр хормын дээр зүгээр л тэгэл үг хэлээд идэх юм байна л та. Одоо биелд юм байна. Тэгэхээр баруун хаанаахан тушаая, зүүн хаанаахан тушаая гэж билдэг. Тэгэхээр эрэгтэй талаас эхлээд биелээд тэгээд эмэгтэй давжиж бүр маш их хүндэтгэлтэйгээр өгдөг. Ямар гоё. Тэгэнгүүт тэр одоо өгсөн хүн нь босоод биелээд баруун талдаа аваач тушаадаг. Ийм ёс байсан биш үү? Тэгээд судлаад дуусахгүй нь ш. За ингээд нэвтрүүлгийг өндөрлөх үгийг танд үлдээе да. За одоо ингээд ийм сайхан одоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан Шавьдаа баярлалаа. Тэгээд эрхий биш одоо нөгөө бид нар чинь соёл судлаач мэрэгжилтэй ийм хүмүүс учраас энэ Монгол соёлын төлөө одоо сэтгэл одоо мөнхөд одоо бас өвдөж явдаг. Дааж яхан гажуудал гарлаа гэхэд гисэн юм харахаар яанта заа энийг яаж засмаар юм бэ гэж толгоогоо хаштагдаг. Ийм л одоо хүмүүсүүд. Тэгээд Шавьдаа одоо бас амжилт хүсэж байна. Тэгээд одоо энэ одоо нэвтрүүлгийг үзэж байгаа одоо ард түмэнтэй хандаж эхлэхэд бол битгий их тийм одоо хэцүү юм байна. Одоо ямар төвхтэй юм бэ гэж бодохгүйгээр за энэ одоо зан үүдүүдээс одоо орчин цаг үед юугийг яаж одоо итаахан хийж гэж болох вэ гэдэг дээр одоо хормын зан үйлийг судалсан олон эрдэмтэд би
Одоо тэгтээ одоо жишээлбэл одоо баасан дорж гээл эрдэмтэн ховдын дөрвөн угсаатны бүлгийг хооронд нь харьцуулаад одоо бас одоо бүтээл дууривсан байдаг гэх мэтлэн одоо боржгон найрын тухай бичсэн эрдэмтэд бий, даргангийн хөрмийн зан үйлийн тухай бичсэн эрдэмтэд бий. Гэл ингээд аваад үзэхэд тэр олон одоо эрдэмтдийн одоо бүтээлтэй танилцаад яг одоо миний одоо угсаатны онцлог нь юу юм бэ гэж ингэж гаргаж иж тавил Монгол одоо соёлын одоо өнгө цэцэрлэг болж ихтэйхэн Монгол хөрмийн одоо соёл гэдэг бол өстой жинхэнэ олон өнгийн цэцэг сургасан тийм одоо цэцэрлэг шиг болно гэж боддог. Соёлын өв тэгж болох нь биш. Тэгхгүй бүгдээрээ нэг цагаан палаж. Үгүй бол бүгдээрээ нэг хөхтэйл одоо жинхэнэ ижилхэндэл ийм байх юм бол нэг тийм сонирхолтой биш. А гэтэл угсаатан болгон өөр өөрийнхөө өр мөц онцлогтой хийц загвартай тийм дээл хувцсыг өмсөөд одоо залуучууд хормилж ивэл энэ бол өстой жинхэнэ олон өнгийн цэцгэс харагдана гэж ингэж нүдэндээ харж мөрөөдөж явдаг да. Тэгээд сүүлийн үед бол одоо Монгол төв маань одоо бусдаас доошх миний юм, миний соёл гэж бахархалтай болох гэж зүтгэж байгаад нь би маш их баяртай байдаг. Тэгээд улам одоо тэрэндээ одоо сэтгэл зүрхээ өгөөсэй гэж ингэж хүсэж байна. Тэрэнд ч гэсэн одоо миний шав бас одоо хувь нэмрээ оруулаад өнөөдөр багшигаа ингээд ураад ярилцсан баха гэж бодож байна. Тэгээд бүгдээрэнд нь эрүүл энхийг хүсье. Тэгээд одоо Монгол соёл мандан одоо монголоороо орших болтугай. За ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Анхаарал тавьсаад баярлалаа.